сар болгоны 100,000 төгрөгийг 30 жилийн дараа 1.4 тэрбум болгох боломжтой. Энийг цаг хугацаа биднэрт хийж өгч байгаа. Мөнгөөр мөнгө хийх, мөнгийг өөртөө ажилуулах гэдэг бол юу вэ гэхээр сэтгэл зүгөө удирдах чадвар. Цалин орж ирэхээр мөнгөөр ингээ юм худалдаж аваад байгаа бид нар энэ мөнгийг бид нар удирдаатай захираатай гэж бодоод байгаа штэ. Бид нар захирагдаад байгаа хгүй юу? Мөнгө өөрөө 18% хүүтэй удирдаад байх юм бол 4 жилдээ 2 дахин өсдөг, 8 жилдээ 4 дахин өсдөг. Энэ зарчмаар явсаар хагаад 16 жилдээ 16 дахин өсдөг. Гайхамшигтай нь 20 жилдээ 32 дахин өсдөг. Тэгэхээр өнөөдөр та гар дээр хитэн төгрөгийн цалин авж байгаа яаж байгаа ч юусоо хамгаахгүй сартаа яг хитэн төгрөгийг өөрийнхөө төлөө ажиллуулж байгаа юм бэ гэх. Тэгэхээр бид нар энэ нөгөө санхүүгийн мэдлэггүй байдлаасаа болоод яс юм дээр барилгын компаниудын хит хөөсрөлтөд бий болгож штэ. Бас зээл төлөхийн төлөө ингээд төрсөн юм уу? Үгүй штэ. Амьдрмаар нь штэ тий. Мөнгө байвал баг үрчгээд идэв. Тийм учраас зээл аваад тавьчих. Ингэчээ тэгчээгээд бүр ийм болтлоо бид нар зээл төлөхийн төлөө төрсөн штэ би гэж юм шиг ингээд болцсон байгаа байхгүй. За одоо энэ сайн дадлыг өөртөө төлөх болгоё гэж тий. Өөртөө төлөх. Үр төлдөг зуршлаа өгөөж рүү төлдөг зуршил руу хувирах нь шүү дээ. Өөртөө. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээлэлээр дийлэнх хоолох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. За манайхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн дугаарыг та бүхэн олоод энд хүрсэн байгаа бол нэгдүгürt би баяр хүргэмээр байна. Хоёрдугаарт би юу хэлэх гэж байна гэхээр за энэ дугаар интернет дээр тавигдсан байх учраас нэг удаагийн үзэлт хангалтгүй л магадгүй би ингээд баскет л үзээрэй гэж зөвлөх байна. За яагаад гэдгийг шалтгааныг хэлье за. За яагаад тэгэхээр хэдүүлээ ер нь бол энэ хотчлолтоос үүдэлтэй амьдралын хэм маягт зайлшгүй бий болох ёстой өөрчлөлтүүдийг бий болгосноор бидний амьдралын чанар сайжирна гэж үзээд маш олон хүмүүсийн туршлага, эрүүл мэндийн асуудлууд за тэгээд олон сэдвүүдээр ярилцдаг. За хэрвээ хэдүүлээ ухраагаад үзэх юм бол бид нэр санхүүгийн тухай ч гэсэн ярьсан байдаг. За энэ удаад бид нэр таны ер нь бол санхүүгийн эрүүл мэндийн тухай ерөнхийд нь ярих гэж байгаа. Гэхдээ зөв буруу сонсогдохын хэлж мэдэхгүй нь гэхдээ юу хүсэж байна гэхээр санхүүгийн хувьд тэтгэвртэй эрт гарах тухай ярьж байгаа. За энэ нь бол нөгөө талаасаа хүмүүс бол ингэж ярьдаг. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээ гэж бас хүмүүс ярьдаг те. Ер нь бол бид нэг 3.6 сая хүн амтай Монгол улсад амьдарч байгаа хүмүүсийн хувьд баян болох боломжтой юу гэвэл боломжтой. Тэгээ баян гэдгийг бас бити буруугаар ойлгоорой. Одоо манайхан чинь баян хүнээ ийм дургу мургу нэг тиймэрхүү юм ажиглагдаад байдаг. Гэхдээ яаж баядсан нь айгуу чухал шүү дээ. Гол нь үнэн шударгаар өөртөө ийм хуримтлал бий болгоцсон хүмүүс, эдийн засгийн хэрэгчлөөнд хүрсэн хүмүүс олон болох боломжтой байна. За тэр тусмаа залуучууд, тэр тусмаа өрх гэрийн хувьд яг эмэгтэй талынх нь хүүсний хүмүүс төрүүлээд яг энэ сэтгэлгээгээ өөрчлөх юм бол бидний ярьж байгаа эффект буюу үр дагавар нь түргэн гарах боломжтой гэдгийг эхлээд хэлчмээр байгаа. За тэг өнөөдөр бид нэр өмнө уулзсан хүнтэйгээ уулзна. За өмнө нь уулзсан гэдэг маань подкастын түүхэн дотор байгаа энэ хүнтэй ярилцсан ярилцлага. Тэгэхээр тухайн үед юу ярьж исэн өнөөдрийн ярилцлага хоёрын хооронд агуулгын хувьд том зөрүү байхгүй. Гэхдээ бүр илүү танд амьдралд хэрэг болох үс мэдлэгийг өнөөдөр өгөхөөр ирсэн байгаа. Тийм учраас та бүхэн энэ ярилцлагыг үзэж дуусчаад тэр өмнөх дугаарыг ч үзсэн болно. Үзэхгүй ч байсан болно. Энэ ярилцлага дээр магадгүй өмнөхөө би бүгднийг яриулж магадгүй. За тэгэхээр яг бид нэр маш олон зүйлс дээр сэтгэлгээгээ өөрчилчих юм бол үр дагавар нь гарах боломжтой байна те. Буруу ихтгэл үнэмшилтэд явж байгаа бол таны зорж байгаа зүйл хүрч магадгүй. Гэхдээ хугацаанаасаа эрт хүрэх боломжгүй болно. Тэгэхээр бид нэг сэтгэлгээ өөрчлөх гэдэг нэг тийм том зүйлийг бид өнөөдөр хийхийг зорж байгаа. За тэгээ мэдээж үүнд нь хэрэгтэй систем бий болох ёстой. Тэр систем гэдэг бол тодорхой та болон танаас хамааралтай бүх зүйлс ингээд оролцсон төлөвлөгөө маягийн юм байна гэсэн үг. Нөгөөх нь гүйцэтгэл. Ингээд ийм 3 зүйлэл нийлэх байх гэж би бол төсөөлөлтэй байгаа. Гэхдээ өнөөдөр бол би цэвэр сурагчийн байр суурьнд буюу таны мэдхийг хүсэж байгаа зүйлийг төлөөлөн асуухаар энд байгаа. За тэгээд өнөөдөр Ryan's Investment үнэт цаасны компаниг үүсгэхээр л цэвэгмэд хатагтаатай оролцохоор ирсэн байна. За танд
энэ өдрийн мэндийг хүргье. За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ подкастыг сонсож байгаа хэрхэн сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Бидрийг баяжуулахаар шийдсэнд баярлалаа. Баяжхад бэлэн байна гэдэг. За би олон зүйл өмнөдгөл дээр хэллээ. Тэгэхээр нөгөө би ярилцлага хамгийн ихтлээд танаас санхүүгийн хувьд тэтгэвртэй гарах, тэгээ эрт тэтгэвртэй гарах гэдэг байгаа шүү дээ. Бид нар бол тэтгэврийн нас ч одоо хэд байгаа юм бэ? 55-аас 60. 55-аас 60 байгаа тий. Тэгээд залуу хүмүүсийн хувьд буюу одоо нийт хүн амын 3.2 бол 35-аас доош насныхан байгаа даа тий. Тэгэхээр тэр хүмүүсээ бэл бэнчинтэй болгохын тулд бид нэр арга зүй хэрэгтэй байна. Ингийн тулд та ер нь хамгийн түрүүлээд аль одоо хэсгийг барьж аваад энийг сэтгэлгээний хувьд өөрчилжүүл зүв зүйтэй гэж та ер нь яг энэ олон жилийн туршийн хөрөнгө оруулалтын зах зээл дээр ажиллаж явсан хүний хувьд та яг аль хэсгээс нэхлүүл зүв зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн байна. Тэгэхээр энэ хөрөнгөний зах зээл дээр би одоо 17 дахь жилдээ ажиллаж байна. Маш олон хүмүүстэй ингээд зөвлөгөөгд ажиллаад маш олон хүмүүсийг бас санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүргээд аль хэдийн тэтгэврт нь гаргадлаа гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр бид одоо тэтгэврт гарна гэд ярихаараа юу гэсэн үг гэхээр нөгөө ажил хийхгүй болоод одоо тэтгэврээ аваад амьдрахаа яриад байгаа штэ. Тэгвэл санхүүгийн хувьд тэтгэврт гарна гэдэг нь би дахиж мөнгө бодохгүйгээр өөрийнхөө дуртай, өөрийнхөө хөгжүүлмээр байгаа тэр юмаа хийгээд тэгээд мөнгө миний төлөө ажиллаж авах. Энэ системийг би өөрөө бүрдүүлэхээ хэлээд байгаа. Түүнээс биш юу ч хийхээ болох тухай яриаг байна шүү дээ. Болох тухай яриаггүй. Тэгэхээр ер нь бол би одоо харилцагч нартаа зөвлөгөө өгөхдөө юу гэдэг вэ гэхээр та яг мөнгө хэрвээ таны амьдралд огт хамаагүй байсан бол та юу хийх байсан бэ гэж асуудаг. Дээр ингээд харилцагч нар зөндөө олон өөрийнхөө мөрөөдлийг ярьдаг. Тэгэхээр за одоо хоёлаа зөвлөгөө авсны дараа та мөнгөө яаж удирд гаргаж замаа олноо. Тэгээд энэ зорилгодоо хоёлаа хүрээд та яг наатаа хийгээд гэж хэлдэг. Тэгэхээр энийг л одоо санхүүгийн үед эрт тэтгэврт гараад мөнгө бодохгүй амьдрах гэж хэлээд байгаа. За одоо тодорхой үнийн дүн хилүүл хүмүүст одоо шууд буухад твтэйхэн байх бах тий. Хүн гар дээрээ 1 тэрбум төгрөгтэй байна гэдэг өнөөдөр чухлуу гэвэл одоо чухлал гэж хүмүүс хариулах тий. За та яг сонсож байгаа хүний хувьд та өнөөдөр гар дээр 1 тэрбум төгрөгтэй байсан бол та юу хийх байсан бэ гэхэлэр магадгүй тэр хүн одоо хангалттай сейф буюу юм баталгаатай мэдрэмж аваад дуртай зүйл рүүгээ явах бах те. Дуртай зүйлийг хийхийг ирмэлцэх бах. Яг 1 тэрбумтай болъё гэвэл хоёлаа за нэгдүгürt боломжтой юу? Боломжтой. За хүн болгон боломжтой. Хүн болгон боломжтой те. Ингийн тулд хүнд зайлшгүй бий болох ёстой одоо дадал гэх юм уу, зан арын шиг гэх юм одоо юу амьдралын хэв маяг. Амьдралын хэв маяг. За энэ чухал зүйл нь юу вэ? За тэгэхээр хүн болгон боломжтой. Биднэрт байгаа хамгийн одоо том хөрөнгө оруулагч хүчин зүйл бол юу гэхээр цаг хугацаа. Нас. Тэгэхээр хамгийн түрүүлээд яах вэ гэхээр бид нар нөгөө санхүүгийн төлөлгөө гэдэг юмыг өөрийнхөө амьдрах настайгаа адилхан уртаар төлөвлөж сурах хэрэгтэй. За би 60-таа тэтгэврт гарна гэж төлөвлөлт одоо бодож байна тий. За би 30-таа байлаа гэж бодъё. Тэгвэл би 30 жил байна. 30 жил байгаа юм чинь би тэргөө тэгж жагаад нэг том бизнес хийгээд мөнгө олчихно гэж бодож болохгүй. Хамгийн хурдан мөнгө олох боломж юу вэ гэхээр өдөр болгон сар бүр тууштай хөрөнгө оруулалт хийх. Энэ нь 30 жил зарцуулаад хамгийн хурдан гэсэн. Өөрөөр хэлбэл 100,000 төгрөгийг би сар болгон яг 100,000 төгрөгөөр одоо доотлол нь 18% хүүтэй хөрөнгө оруулалт хийгээд байлаа гэж бодъё. Жилийн 18% хүүтэй. Тэгвэл 30 жилийн дараа энэ мөнгө 1.4 тэрбум төгрөг болно. Тэгээ мөнгөний хүч юм амар. Гэтэл 30 жилийн дараа миний одоо хөдөлмөрлөх чадвар бол багасна тийм үү? Миний цаг нэг цагт нэг сард олох мөнгөний чадвар бол буурна. Эрүүл мэндээсээ тий? Эрүүл мэнд ч гэсэндээ дороотно тийм үү? Гэтэл мөнгө бол амардаггүй. Тийм учраас бид нар аль залуу байгаа дээрээ мөнгийг өөртөө ажилуулах системийг бий болгох хэрэгтэй. Гэтэл энэ нь тийм амар хэцүү биш. Юу вэ гэхээр сар болгон тогтмол хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд оруулна гэсэн үг. Тэгээ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэхээр хоёлаа мэдээ цаашаа нөгөө нэг задлаад ярих шаардлагатай бол юу юм бэ гэдэг бонд юм уу, хувьцаа юм уу, хувьцаа гэдэг нь юу юм, бонд гэдэг нь юу юм. Тэгвэл баттгаар хэлэх юм өнгөрсөн 15 20 30 жилийн хугацаанд чи ийм бүтээгдэхүүн Монгол Улсын зах зээл дээр байсан одоогоорч байсаар байна. Цаашдаач байх болно. Тэгэхээр хамгийн чухал хийх үйлдэл нь юу гэхээр яг одоо хөрөнгө оруулалт хийж эхлэх. Энэ үйлдэлийг яг өнөөдөр хийж эхлэх л та. За ингээд өмнө нь сонсч исэн одоо санхүүгийн зөвлөгөөнүүд тэгэхээр та яг одоо хуримтлал бий болгоо гэдэг
яриа байсан байхгүй. Хуримтлал буюу хүн хадгалахыг хэлээдсэн шүү дээ. Мөнгө хадгалахыг. Тэгэхээр хүн ямар нэгэн байдлаар орлого олоод байгаа. Тэр орлогоо одоо хөдлөхгүйгээр банкны дотор мөнгө аваач хийцэн байдаг тийм. Энэ бол хадгаламжтай тийм. Магадгүй хуримтлал ч юм уу тийм. Та бол сая яг одоо хөрөнгө оруулалт хийгээд өөр нэр томьёо ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр банкнд мөнгөө хүн хадгалж байгаа хөрөнгө оруулалт хийх хоёр хүний хооронд нэг тийм ялгаатай бодолтой болох нь шүү дээ. За та энийг нэг суурьаар нь тайлбарлаж өгөө. Тэгэхээр яг хуу банкнд хуримтлал хийгээд эхэлсэн байгаа хүнд бас нэг сайн одоо үйлдэл бусдаас сайн үйлдэл нэг хийсэн байна. Ямар ч гэсэн хуримтлал хийгээд эхлүүлсэн байна. Амьдралынхаа хэв маягт ямар ч гэсэн хуримтлуулах ёстой гэсэн анхны үйлдэлээ хийсэн байгаа. За анхны үйлдэлээ хийсэн байна те. Гэтэл одоо яг ингээд хөрөнгө оруулалтынх нь өгөөж нь жоохон бага байгаад байна. Одоо яах вэ гэдэг дээр очсон байгаа бол сайн байна. Бусдаас илүү нэг алхам хийсэн. Одоо цаашдаа яах вэ? За хөрөнгө оруулалт хийхэд нэг айгүй чухал ойлголт байдаг. Нийлмэл хүү. Энэ юу юм бэ гэдгээр ямар ч хөрөнгө оруулалт хийсэн байж болно тийм үү? Энэ нийлмэл одоо тэр хөрөнгө оруулалтаас орж ирж байгаа хүүг хэрвээ бонд юм бол бондын хүүг, хэрвээ хувьцаа юм бол хувьцааны ногдол ашгийг аваад тэрүүгээрээ буцаагаад хөрөнгө оруулалт хийнэ. Яг тэр хувьцаагаа буцаагаад давна. Яг тэр бонд одоо бондын хүүг бол дахиад бондоо худалдаж авна. Эсвэл бондын хүүгээр хувьцаагаа худалдаж авна гэсэн үг. За хадгаламж өнгөрсөн хугацаанд бол одоо бас өндөр өгөөжтэй байсан цаг үе байгаа Монгол улсын хэмжээнд. Жишээлбэл одоо 2000 онд ч баг хадгаламж 20% байлаа. Ингээ хадгаламжийн хөв буугаад одоо нэлээд бууцсан байгаа. Тэгвэл оронд нь хөрөнгөний зах зээл хөгжөөд одоо бонд гэдэг бүтээгдэхүүн гараад ирсэн. Тэгэхээр хадгаламж бонд гэдэг энэ хоёр бүтээгдэхүүнийг одоо манай сонсогч нар харьцангуй мэддэг болсон байгаа. Гэхдээ яг хоо мэдгүй хүмүүс байж магадгүй гэд ялгааг нэлээд өгөх юм бол хадгаламж гэдэг нь одоо банк болвол танаас хадгаламж гэдэг санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулаад мөнгөний тань зээлж аваад дахиад өөр компаниудад зээлээд одоо банкныхаа үйл ажиллагааг явуулж байна те дамжуулан зуршдаг санхүүгийн үйлчлэгийг үзүүлж байна. А бонд гэдэг нь юу юм бэ гэхээр тэр компани танаас одоо үнэсний компаниудаар дамжуулаад мөнгө зээлээд үндсэн үйл ажиллагаа явуулаад буцаагаад эргэн төлж байгаа л процесс. А хувьцаа гэдэг нь юу юм бэ гэхээр тэр компани өмчийн эзэн бий болж байна гэсэн. Тэгэхээр энэ одоо хөрөнгө оруулалтын хэлбэрүүд дундаас Монгол улс шиг хөгжиж байгаа улсын хувьд бол хамгийн өндөр өгөөжтэй нь юу байх вэ гэхээр байсаар ирж байгаа вэ, цаашдаа байх вэ гэхээр хувьцаа байна. Тий. Компаниудын хувьцаа. Тий, компаниудын. Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа тий. Компаниудын хувьцаа мэдээж хэрэг. Гэхдээ ямар хувьцааг авах вэ гэдэг бол маш чухал асуудал тий. Хувьцааг одоо ашигтай гэсэн гээд бүх хувьцааг ингээд аваад иж болохгүй. Ямар хувьцааг авах вэ гэдэг бас нөгөө маш чухал асуудал учраас энэ дээр бол нөгөө мэргэжлийн зөвлөгөөг авах хэрэгтэй. Та за мэдээж энэ хөрөнгийн зах зээлийг ажиглаж эхэлснээс хойш Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн анхны хувьцаат компани нь юу болж ирснийг та сандгүй. Яг нөгөө манайх чинь 1995 онд нөгөө төрөмжтэй компаниудыг хувьчлах замаар хөрөнгөний зах зээлд ерөнхийдөө анхны үйлчлэл ингээд тавьсан байгаа шүү дээ. Тийм учраас сонгодог утгаараа бол 2006 онд л одоо санхүүгийн болохоор үүсгэн байгуулагдаад тэгээд 2008 9 оноос л одоо анхны IPO-нууд гарч ирж байгаа шүү дээ. Тухайн үед та нөгөө нэг одоо тэр үед нээлттэй болсон компани хувьцааг авч исэн бол өдийд ямар өгөөж өгөх байсан тухай нэг жишээ болгож дурдвал. За жишээлбэл одоо бидний өнгөрсөн хугацаанд бол хамгийн өндөр өсөлтийг өгсөн хувьцаа бол Апу компани хувьцаа байдаг. Тэ. За одоо бүр 20 30 жилийн өмнөөс нь бодох юм бол бүр хэд дахин өсөлт байдаг байхгүй. Тэгэхээр ойрын жишнээс харах юм бол Апу компани хувьцааг 2010 онд 1 сая төгрөгөөр аваад тавьсан хүн бол өнөөдөр одоо ногдол ашгаар нь дахиад Апугийн хувьцааг аваад байсан байлээ гэж бодъё. Тэгэхэд 25 сая төгрөг. 25 дахин. 16 жилийн хугацаанд тий. 25 дахин ба шүү дээ. Тий. 1 саяар авсан бол 2010 ойрын жишээ шүү дээ. Холын жишээ авах хүмүүс тэр үед чинь би жоохон байсан гэдэг. 2010 оны жишээ авах юм байгаа байхгүй. Тэгэхээр 2010 онд жишээлбэл Апу компани хувьцааг авсан бол 1 сая төгрөг нь 25 сая төгрөг болох байсан. Хэрвээ 2010 онд одоо 18% хүүтэй санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийгээд тэрнийхэн хүүг аваад дахиад тэр одоо санхүүгийн бүтээгдэхүүндээ хийгээд байсан бол 16 сая төгрөг болох байсан гэх мэт. Тэгэхээр юу вэ гэхээр ерөнхийдөө энд яриад байгаа юм нь нийлмэл хүү гэдэг бол дэлхийн 8 дахь гайхамшиг гэдэг байгаа байхгүй. Хүүгийг аваад бид нар нөгөө хэрэгжилждэг штэ. Тэгэх юм бол мөнгө ч үүсэхгүй. Хүүгийг аваад дахин санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгэх юм бол сар болгоны 100 мянган төгрөгийг 30 жилийн дараа 1.4 тэрбум болгох одоо боломжтой. Энийг цаг хугацаа биднэрт хийж өгч байгаа гэсэн. Та тухайн компани хувьцааг худалдаж аваад
түүнээс олж авсан өгөөж буюу тэр хүүгийн тухайн компанийн хувьцаагаар дахин авахыг хэлсэн шүү дээ тий. Тэр дотор дүрэн бий юу? Тэр хүүгээр нь өөр хувьцаа авахгүйгээр яг тэрийг л авах ёстой гэдэг. Гүгүү нөгөө өөр компани хувьцаа бас худалдаж авч болно шүү дээ. Гэхдээ анханасаа нөгөө нэг ямар компани хувьцааг авах вэ гэдгээ анханасаа орохдоо маш судалж ороод тэр компанидаа итгэж байгаа бол яг л би нөгөө хамгийн эхлээд хэлсэн нөгөө хөрөнгө оруулалт хийхдээ өөрийнхөө настайгаа адилхан урт хугацаанд тодорч орох хэрэгтэй гэсэн тий. 10 жил 20 жил 30 жилээр би бодож орчоод тэр компани хувьцаан дээр нэг 30% өгөөж хийгээд гараад иж болохгүй гэсэн. Яагаад тэгэхээр одоо н хувьцаануудын ингээд одоо үнийн хэлбэлцэл буюу индекс гэж бид нар ярьдаг. Тэгээ энийг ингээд харахаар урт хугацаанд маш өндөр өсөлтийг үзүүлсэн байдаг. Тэгээд яг тэр дундаа бол зүрхний бичлэг шиг нөгөө дээшээ доошоо гэж зөндөө болсон байдаг шүү дээ. Тэгэхээр ихэнх хүмүүсийн нөгөө алдаа нь юу вэ гэхээр за хувьцааны ханш өсөхөөр нь дахиад өсөх юм байна гэдэг бодлороо нэмж аваад өндөр ханшин дээр нь аваад авсныхан дараа унчхаар унчлаа одоо багхан шиг алдал хүлээж байгаа дээрээ зарчдаг. Анханасаа 10 жил 20 жил бодож авснаа мартцсан. Богино хугацааны тэр нөгөө нэг сэтгэл хөдлөлийн юундаа авч зараад тэгээд алдагл хүлээгээд идэг. Иймэрхүү хүмүүс илбэг тохиолдол байдаг. Одоо дийлэнх өдөр тутмынх нь мэрэгжлийнх нь ажил нь биш хүмүүсийн дийлэнх нь л ийм үйлдэл хийгээд алдаад иждэг. Эсвэргээрээ мэрэгжлийн хүмүүс бол яах вэ гэхээр хямд унаад ирэхэрч би угаасаа энэ хувьцааг 10 жил одоо эзэмшиж байгаа штэ тий. Тэгэхээр би унаад ирэхээр нь би 100 мянган төгрөгөнд ногдох хувьцааны тоол шиг маань олон боллоо гэж баярлаад эсвэргээрээ аваад эсвэргээрээ сайн компани хувьцаа өсөөдөөвэл хүн ингээд цуглуулж ах чи ингээд өсчих ингээд одоо тэгж бодох нь шүү дээ. Тэгэхээр сайн компани гэж анханасаа тооцоодод авсан бол тэр компанийн хувьцааг сар болгон нэмээл аваад авах хэрэгтэй гэсэн. Ингээд авахар чи яг тогтмол дүнгээр 1 жил авахар яг 1 жилдээ нөгөө жилийн дундаж үнээр авсан байна да. Тэгэхээр ер нь бол энэ хөрөнгө оруулалт мөнгөөр мөнгө хийх, мөнгийг өөртөө ажилуулах гэдэг бол юу вэ гэхээр сэтгэл зүгээ удирдах чадвар. Тэ бид нар одоо ингээд юу гэдэг за одоо дайм болж ин яаж ин эдийн засаг хямралаа улс төр инглээ гэд яах юм хамаг юм хумайл бүсээ чангалал ингээд ах юм уу тэ эдийн засгийн мөрчлөг дагаал бид нар ингээд намираад ах юм уу тэ салхи гарахаар нь ингээд ганхаал гэдэг өвсчг байгаад ах юм уу эсвэл ингээд үндэс сураа сайн тавьсан мод шиг байх юм уу тэ тэгэхээр яах вэ гэхээр эдийн засгийн мөрчлөг 3-4 жил явж байгаад уналт нь сэргэлт нь унаа ингээл явсаар л ирсэн. Гэхдээ ер нь дандаа л өсөж идэг үстэй тийм. Тэр улс орон тогтож байгаа цагт макро эдийн засаг Монгол улсын эдийн засаг цаашдаа 4-5% дундаж өсөлтөд байна л гэд гараад байгаа ч зэсийн үнэ сайн байна тийм. Ийм байгаа цагт бид нар эдийн засаг өсөж байгаа юм бол тэр хувьцаа хөрөнгөний засал өснө л гэсэн. Тэгэхээр бид нар богино хугацааны тоглолт хийж болохгүй л гэсэн. Богино хугацааны л тоглолт хийгээл байх юм бол аваал зараал ингээд ахмал шимтгэл их төлнө алдагдал их хүлээх магадлал өндөр хизээч тэр маргааш нөгөө тэр 1 сарын дараахан шиг таамаглаж идэг хүн маш ховор байдаг байхгүй тий. Тэгтээ урт хугацаанд өснө гэдгийг л мэддэг. Тийм учраас сайн компани хувьцааг аваад хямдруул баярлаад нэмж аваад удаан хугацаанд хадгалах нь таныг ирээдүйд түрүүний нөгөө 18% бондоос жилөө хөрөнгөтэй болох боломжтой гэсэн. Тан дээр яг ирээд саяны одоо ерөнхий мэдээллүүдийг олж аваад тэгээд зөвлөгөө авдаг хүмүүсийн бодит жишээнүүдээс яривал хүмүүст илүү ойлгомжтой болох байх. Тэгэхээр нөгөө анх бонд болон хувьцаа компаниудын хувьцааг худалдаж авах энэ үйлдэлүүдийг хийж үзээгүй, огт үзээгүй хүн орж ирээд яг танаас юу гэж асуугаад тэр хүмүүс яг за ихтгэл нь төрөөд за ингэх ёстой мэн гэдэг одоо эцсийн үр дагавар хүртэлх явсан кейсүүдээс та ярьж өгвөл. Тий, одоо маш олон байгаа л да. Одоо бүр залуу 14 настай хүүхэд өвөөтэйгээ хамт иржсэнээс ахуулаа. Тэгээд одоо 20 30-тай, 40 50 60-тай, 70-тай хүмүүс хүртэл ингээд байдаг тий. Одоо тэгээд ингээд хөрөнгө оруулалтаа хийгээ явсараад одоо барыг тэр бумаас дэш хөрөнгөтэй хүмүүс нь нэлээд олон болцсон байна. За энэ дундаасаа би ингээд нөө сэтгэл төлсөн хэдэн харилцагч нар ингээд байдаг. Одоо нэг 20-д нэг хүүхэд ингээд би одоо ингээд яг мөнгөө ингээд яаж удирдахаа мэдэхгүй байна. Хойлоо ингээд та надад төлгөө гаргаад өгөөч гэд ирж байгаа хгүй. Тэгээд мэдээ ямар боломжтой яах юм гэсэн чинь харьцангуй ингээд миний бодож ирснээс илүү сартаа ингээд нөгөө хөрөнгө оруулах боломж нь өндөр байсан. Сарын 2 сая төгрөгөөр ингээд боломжтой би яагаад тэр яг удаагаар хүнтэй суугаагүй байгаа юм байгаа тийм байгаа хэд 2 3 ажил зэрэг хийдэг энэ гээд. Тэгээ ямар ч байсан л би нөгөө ингээд хуримлалтай болох хэрэгтэй байна гэж бодсон. Гэхдээ яг яахаа мэдэхгүй байна гэчээгээд. Тэгээд ирээд тэр чи одоо 2020 оноос одоо 21 оноос юм байна. Ягаад тэгээ 3 жил гарны дотор анхны 100 сая төгрөгөө хийсэн мэдэг. Тэр хөхөд бондоо хийгээд одоо бол ингээд өөрөө бүр ингээд сурсан
одоо аль бонд нь ямар инээ дэрэ гэдэг өөрөө сурцсан. Тэгээ би за баяр үргийн мэдөө ингээд залуу дээр анхны 100 сая хийсэн те. Тэгэхээр мөнгө өөрөө 18% хүүтэй удирдах байх юм бол 4 жилдээ 2 дахин өсдөг, 8 жилдээ 4 дахин өсдөг. Энэ зарчмаар явсаар хагаад 16 жилдээ 16 дахин өсдөг. Гайхамшигтай нь 20 жилдээ 32 дахин өсдөг. Нөгөө 2 дахин өсөд байгаа чинь нөгөө 4 жил явтсан улам их өсөд байгаа. Сүүлийн жилүүд рүү огцом өсдөг. Энэ л өөрөө нөгөө нийлмэл хүний ач. Тэгэхээр би тэр хүүхдэд хэлсэн маа. За минь бол санхүүгийн хөгжлөнд төрсөн, санхүүгийн өдөртөөр төрсөн, гарцсан. Энэ 100 сая төгрөгөө чи одоо 20 эдгээр настай юм чи 100 сая төгрөгөө чи 40 нас хүртэл яг л энэ зарчмаараа удирдвал минь наа чин тэрбум 600 сая. Одоо харин чи яах вэ гэхээр сардаа олж байгаа мөнгөөрөө дуртай юм хийгээд чи юу хийж амтар чи юу хийх дуртай юм те. Чиний авьяас чадвар юу нь тэргээл хий. Тэгээд харин гагцгүй энэ мөнгөндөө бити өрөөрэй энэ мөнгөө яг тэгж удирдаар энэ мөнгө чиний төлөө ажиллаж байгаа шүү гэдэг. Тэгэхээр тэр хүүхдийн худалдаж авсан хувьцаа бонд тэр одоо хувьцааг нь худалдаж авсан компаниуд тэр одоо өмчийн эзнийг төлөөлөл ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр компани үн цэнийг өсгөж байна гэдэг чинь хувьцааныхаа үн ашинд эргээр нөлөөлж байна гэсэн үг байхгүй. Тэгээд бас саяхан нэг манай харилцагч надад ирээд ингээд би танаас дахиад зөвлөгөө авах гэсэн юм аа гэдгсэн. Тэгээд тэр харилцагч би үнэхээр ингээд нөгөө хийж байгаа ажилд амар баярлсан. Юу гэсэн чинь 5 жилийн өмнө надаас зөвлөгөө аваад битээр нэг 100 сая төгрөгтэй болох одоо төлөвлөгөө гаргасан юм байна л да. Би ингээ харилцагч нартай 20 жилийн 30 жилийн ингээ төлөвлөгөө хамт гаргаж өгдөг. За наснаас нь хамаарад ер нь бол хуйлаа хэдэн наснда эхний 100 сая төгрөгөө хийх вэ гэдэг төлөвлөгөө хамтдаа гаргаад дараа нь хэдэн наснда одоо тэр бом төгрөг болох вэ энэ чинь боломжтой вэ гэдгийг гаргадаг. За эхний 100 сая төгрөгөө хийсэн хүмүүс бол аргаа олчдөг ер нь бол аргаа олчхороо өөрөө тэгээд цаашаа ингээд зөв явцдаг. Тэнгүү тэр харилцагч маань хуйлаа 5 жилийн өмнө 100 сая төгрөгтэй болох төлөвлөгөө ингээ гаргасан чи одоо надаа би 400 сая төгрөгтэй болцоо. Одоо яах вэ би гэд тэгж байгаа байхгүй. Тэгээд би үнэхээр юм баярлсан. Тэгээд одоо бүх ингээ ярьж байгаа юмнууд нь баг ингээд нөгөө над шиг ингээ бараг зөвлөгөө төвшөнд очсон байгаа байхгүй. Тэгээд эргэн тойрны хүмүүст аягүй зөвлөгөө өгөөд аягүй хүмүүсийн шийдвэрт нь эргээр нөлөөлсөн гэдэг. Сэтгэлгээг нь өөрчлөлт шүү дээ. Мөнгөний тухай сэтгэлгээг нь зөв чиглэлд болгох. Мөнгийг өөртөө ажилуулах. Бид нар нөгөө цалин орж ирэхээр мөнгөөрөө ингээ юм худалдаж аваад байгаа. Бид нар энэ мөнгийг бид нар удирдаатай захираад байна гэж бодоод байгаа штэ. Бид нар захирагдаад байгаа байхгүй юу? Энэ мөнгөндөө. Гэтэл үгүй эсрэгээрээ захирагдсан байж тээ. Захирагдсан. Бид нар нөгөө мөнгийг өөртөө ажилуулна гэдэг чинь юу юм гэхээр миний төлөө энэ мөнгө нэг цагт хэдэн төгрөг олох юм бэ гэдэг нэг хөрөнгө оруулалтын юмд л хийнэ гэсэн үг эхлээд. Энэ зарчим аягүй чухал. За яг адилхан одоо цалин 2 сая төгрөг орж ирлээ гэж бодъё. 100 мянгаагаа одоо өөртөө хөрөнгө оруулж байгаа хувьцаа худалдаж авчиж байгаа ч юм уу бонд худалдаад авчиж байгаа хүн нэг төгрөг үлдээхгүй байгаад 10 саяын цалинтай хүн 20 жилийн дараа ихэд 100 мянгаатай хүн нь хамаагүй их мөнгөтэй байна гэсэн үг шүү дээ. 2 саяын цалинтай хүнээсээ. Тийм. 5 саяын цалинтай хүнээс хамаагүй өндөр байна гэсэн үг. Тэгэхээр хуримтлуулсан хүн л ирээдүйд нөгөө ирээдүйн өөртөө төлөөд байна гэсэн үг байхгүй. Хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалт хийсэн хүн л өөртөө ирээдүйн өөртөө төлөөд байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр та гар дээр хэдэн төгрөгийн цалин авж байгаа яаж байгаа ч ерөөсөө хамаахгүй сардаа яг хэдэн төгрөгийг өөрийнхөө төлөө ажиллуулж байгаа юм бэ гэдэг. Ялангуяа би гэр бүлийн одоо хосууд дээрээ санхүүгийн зөвлөгөө авахд аягүй дуртай байдаг. Яагаад тэр гэр бүлийн хүмүүс нэг зүгийг харах маш чухал байдаг. Зүгтээ ороод ирээ. Зүгтээ хамтдаа нэг ойлголттой болгох маш чухал байдаг. Тэгвэл гинт нэгэн төсвийн тодтогдол хийхгүй те. Тэгээ хамтдаа зорилгоо тавина. Манай гэр бүл тэдэн одоо жилийн дараах манай гэр бүлийн санхүү нэг иймэрхүү дүр төрхтэй байх юм байна. Тэгвэл хуйлаа байр худалдаж авах нь буруу юм биш зөв юм биш гэдэг шийдвэр хамтдаа гаргаад за хуйлаа ийм дүнтэй болсон үедээ байр авъя. Энэ тэр хүртэл хуйлаа түрээсэлж гэдэг юм. Ингээд шийдвэрүүдээ хамтдаа гаргах нь маш зөв байдаг. Тэгэд ингэж явж хагаад одоо ингээд гоё аялаа явж идэг хосууд манай харилцагч нар бас зөндөө байдаг. Би айгүйх баярлаг. Яагаад л мөнгөн тэдний төлөө ажиллаж байгаа. Тэгээ би одоо шилбэл 1500 төгрөгөөр бизнес судалдаж авч болох уу гэх хүмүүсээс асуудаг байхгүй. Болох уу? Хүн бол болохгүй л гэж хэлнэ. Болохгүй л гэж хэлсэн. Бизнес судалдаж авах гэдэг ч одоо юу гэсэн үг вэ? 1500 төгрөгөөр юу авах гэдэг юм бэ ч одоо бохин. Тэгтэл 1500 төгрөгөөр би хаан банкны нэг ширхэг хувьцаа худалдаад авчиж байгаа байхгүй тий. Би одоо жишээл одоо надад би бол тийм зуршилтай болсон юм шүү дээ. Ингээд харилцахад ингээд мөнгө ээжвэл одоо за хаан банкны нэг ширхэг хувьцаа авчи 150 төгрөг ээжвэл энэ минь нэг хувьцаа авчи 300 төгрөг ээжвэл хөрөнгөний биржийн нэг хувьцаа авчи гэж би зуршилтай болсон байгаа байхгүй. Ингээд сул ялгаж яах юм нэг ажиллаа л ээж гэлтэй.
Магадгүй хэдэн жилийн дараа бид нар энэ хувьцааны үнүүд бидний хувьд түүх болж үлдэнэ. Өнөөдөр ингээд нүдэн тарагж байгаа. Маш сайн хувьцаанууд байхгүй нөө ногдаа шиг маш сайн өгдөг. Тий. Тэгээ өсөх нь ойлгомжтой тий. Тий одоо мэдээж хэрэг хувьцаа бодлож авахтаа нөө цаатлын засаглалын сайн харах хэрэгтэй. Компанийн засаглал гэдэг нь юу юм бэ гэхээр эцсийн өмчтөгч нь хэр ихтгэл даахууз хүмүүс байд юм бэ? Энэ бүтцэд нь одоо ямар одоо компаниуд том хувийн эзэмшдэг юм бэ гэдэг мэдэх шаардлагатай. Тэр бол бидний хийх ёстой ажил. Мэдхгүй бол нэг үнцасны компаниудаас асуучих нь шүү дээ. Тэгээд за ийм том компаниуд ингээ ихтгэл үнэмшилт хийгээд орсон байгаа юм бол би ч гэсэн орчъя гэд. Тэгээд нэгэнд одоо бид нар жишээлбэл одоо хаан банкны хадгаламж хийж чадж байгаа юм бол хувьцааг нь авч байгаа ядлах шүү дээ тий. Тэгэхээр хувьцааг нь авсан нь илүү өгөөжтэй. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд одоо хувьцаа нь илүү өгөөжтэй байсан гэсэн. За таны ярианд дотор заавал тодтогох ёстой нэг асуудал гарч ирлээ л дээ. Хөрөнгө оруулалт хийгээд явж явах үед хүний мөнгө мэдээж тодорхой хэмжээнд хүрээд нөгөө мөнгө чи эзэнтэйгээ ярина штэ. За миний хөвшин одоо нэг байр авчвал болчихсон юм шүү тэ. Үйл хөдлөх хөрөнгө ер нь бол нэг монгол хүн байна да. Унах унаатай орох оронтой байх ёстой гэдэг нэг ийм тогтсон ойлголт байгаа тэ. Тэгэнгუთ манайхны залуучуудын хүсэж байгаа зүйл нь угаасаа л дээр байсан штэ. Ипотекийн зээл тэ байртаа олох гээл тэгэл байрны үнэ өндөр болчихгонгууд хүсэж байгаа газараа байр авъя гэхэлэр үнэ нь өндөр, хүсээгүй газараа авъя гэхэлэр ажил нь хол, сургууль нь хол энэ төр гэл ингээл өдөр тутмын асуудлууд үүсдэг. Тэгэхээр нөгөө байр авах гэдэг гол зорилгоо давчаад дараад нь хөрөнгө оруулалт хий гэдэг ийм ирэмб тогтооцсон байгаа хүмүүсийн хувьд та сэтгэлгээг нь өөрчлөхийн тулд юу хийлгүүл зохилтой вэ? 60 настай та тэтгэврт гарахдаа тэтгэврийн зээл хязгаар буухвал цагаан сараа тэтгэврийн зээлээ аваад 6 сарын тэтгэврийн зээлээ аваад цагаан сараа хийчихье гэд бодоод байж ахын чухлуу. Өнөөдөр 60-таа би 30 жил одоо энэ зээлийг төлөх гэж амьдралаа да гэх нь чухлуу. Эсвэл 60 настайдаа тэтгэвэр бод юм уу? За би ч одоо бондыгоо өөр аялаад явж идэв штэ гэх нь гоё тий. Тэгэхээр нөө холыг харьяа гэдэг штэ. Тэгээ холыг харахын тулд яах вэ гэхээр мэдээж хэрэг хүн гоё амьдрмаар байна. Гэтэ хизээвэ яаж байр авах вэ гэдэг. Тэгвэл за 45 та хүнээр жишээ авъя гэж бодъё л да. 45 гэх юм бол би тэтгэврт гаралцаа 60 та тэтгэврт гарыг гэвэл надад нэг 15 6 жил байна тийм үү. Тэгвэл би дор хаяж 100 сая төгрөгийг өөрийнхөө төлөө ажилуулах дайны болгоод тий 100 сая төгрөг бэлэн магаад тэгвэл 16 жилийн дараа 100 сая төгрөг бол доорож бондор эргэлт одоо би удирдах юм бол 1 тэрбум 600 сая төгрөг болох гэдэг надад 16 дахин өснө гэд бодохоор. За яг би яг бодитоор хөрөнгө оруулагч нартаа харилцагч нартаа яг энэ зүйлөө өгөхдөө бол 50-ыг нь бондор 50-ыг нь хувьцаагаар гэж зөвлөдөг. За тэгээд доорож нэг тэрбум 600 сая төгрөг болох нь 60 настайдаа. Тэгвэл за 60-таа би нэг тэтгэвэр хязгаар буухыг бодохгүй миний нөгөө тэрбум 600 ч байж байгаа штэ энэний чинь хүү тэр үед за магадгүй одоо бондын хүн хэдэн хувьтай болцсон байх юм те за 15% та байвал жилийн одоо 180 сая төгрөг тий одоо надаа хүнд орж ирэх нь штэ татвар матраас тэгээд би сарда хэдий 15 сая төгрөгийн би орлоготой ах юм бол тэтгэвртээ би санаа зовхгүй гоё нөгөө нэг санхүүгийн эрхчлөөнд хүрсэн байлдаа би тэтгэврт гарах нь штэ. Тэгэхээр энэ мөнгөө бэлэн болгочоод тэгээд энэ мөнгийг ер нь бол одоо миний 60-наас төлөө ажиллаж байгаа мөнгө гээд тусад нь гаргачих тий. Ингээд тусад нь хүүхд тусад нь гаргадаг шиг тусад нь гаргачаад тэгээд одоо санхүүгийн боломжийн дотроо байр авах уу яах уу гэдэг шийдвэрээ гаргана гэсэн үг байхгүй. Бүх мөнгөөрөө аваачаад байрны урилга хийж болохгүй л гэсэн санаа. Тэгээд үлдэгдэл мөнгөнд дотроо за одоо тэгвэл ямар байр авахд боломжтой байгаа, төлөхөд ямар байгаа, үнэхээр боломжтой байгаа, боломжгүй байгаа төлөвлөгөө гаргана гэсэн. Дор хаяж миний төлөө манай гэр бүлийн төлөө ажиллах мөнгөө тусад нь гаргачаад одоо тэр шийдвэрээ гаргана гэсэн байхгүй. Тэгэхгүй бол ихэнх нь яадаг вэ гэхээр нөгөө байрны урьдчилгаанда бараг хүн амтнаас зээлээд ингээд аав ээжээсээ зээлээд мөнгөө хийчээд тэгээд нөгөө үлдэгдэл мөнгөө төлөхгүй тэгэл нэг мөрийн тойрог дотроо л амьдраад байгаа байхгүй. Тэгээд 20 жилийн дараа зээлүүд төлөө дуслаад тэгээд яг яах вэ дахиад шинээр эхлэх үү нөгөө хоримтлаа. Тэгэхээр юу вэ гэхээр за нэг гэр бүлээлээ гэж бодъё. Нөхөр байна, эхнэр байна. Тэгээд энэ гэр бүлийн төлөө ажиллах 3 дахь этгээд бол мөнгө өөрөө. Тэгээд энэ гэр бүлийн 3 гишүүн гэж бодох хэрэгтэй гэсэн үг. Энийг амтай юм шиг бодох хэрэгтэй гэсэн үг. Би эдэн төгрөг боллоо, чи эдэн төрлөө, чи цагт идэг болж байна. Сард идэг болж байна гэдэг. Тэгээд энэ нөхөр сард тоо хоёрын олдог мөнгийг энэ хүүгээрээ олдог болтол нь мөнгөө хоримтлуулаа. 3 хүн ажил хийж байгаа те дүүсгэдэг. Та хоёр нийлээд одоо жишээлбэл 5 сая төгрөг орлдог байх юм бол
энэ мөнгөний хүүн сарда 5 сая төгрөг буюу жилдээ 60 сая төгрөг олдог болтол нь та хоёр эхлээд энийг дэмжих хэрэгтэй энэ хүүхдийг тий. Ингээд дэмжчих юм бол эн чинь өөрөө өсөх чадвартай. Та хоёроос илүү өсөх чадвартай өсөх ирээдүйдээ тамирчин гэдэг шиг аахгүй. Тэгээд 5 сая хэр чинь жилийн 60 сая төгрөгийн хүүг авах юм бол тулд би хэдэн төгрөг хуримтлуулах хэрэгтэй. Тэгээд дээр очиж штэ. Хэдэн төгрөг надад дор хийж байх хэрэгтэй вэ гэдэг дээр очих байхгүй. Тэ. Тэгээд энэ болтол нь дэмжиж өгчих юм бол та хоёр тэрнээс цаашаа болвол одоо яг олж байгаа орлогоороо дуртай юмаа хийгээд яг би юу хийх дуртай хүн тий. Тэрийг ингээ хөгжил одоо хийгээд явхад бол болно л гэж. За ер нь баян хүн тэгээ мөнгө багтай хүн хоёрын хувьд ингээ хараад байхад мөнгөтэй мөнгөгүй ялгаа биш. Мөнгөний тухай сэтгэлгээний ялгаалаа. Одоо би маш олон тэр бумтан харилцагч нар байна. Сарын 50,000 хэцүү штэ гэж байгаа харилцагч нар байна. Нэг ялгаа нь мөнгөтэй байх тусмаа хүн нэг өдрийн хүүгээ алдахгүй тулд бүр хэдэн сарын өмнөөс ярьж агаад яг дараа нь ингэ шүү тэр өдрөөрөө би гэрээг ингэж сунгаж шүү гэж ярьдаг. Гэтэл мөнгө багтаа хүн баг тусмаа тэгж яагаад нэг очиж уулзнаа. Цаг зав байхгүй гэд. Эсвэргээрээ цаг хугацаад нэг өдрийг алдах бүрд түүний ирэх ирээдүйн хэдэн жилийг одоо санхүүгийн хувьд тэтгэврт гарах хэдэн жил нь хойш нь татчихаг ойлгодог. Тэ. Яа, наадах ч бас өвдүүлж шүү. Тэ. Нэг жилээр би хойш нь одоо 50 зүйлгөө аваагүйгээр хөрөнгө оруулалт хийгээгүйгээр явлаа гэхэд миний санхүүгийн хувьд тэтгэврт гарах жилийг хойш нь 5 жилээр татчих жаа. Тэ. Гэтэл цаг хугацаа 5 жил маш хурдан өнгөрчдөг. Тэгээ би харилцагч нартаа ингээд та ингээд 5 жилийн өмнө над дээр ирж исэн байна. Тэгээ тэр үедээ ингээд хийгээгүй байна. Таны алдагдсан боломж чинь тэ одоо 100 хэдэн сая төгрөг байна гэхээр ингээд гайхаад байдаг. Тэр мөнгө хаана хаа гэдэг хэрэглээний зээл болцсон. Тэгэхээр энэ сэтгэлгээний л ялгаа. Тэгэхээр бага мөнгийг тоодог байх хэрэгтэй. Мөнгө л бол мөнгө шүү дээ. 15,000 төгрөг ч гэсэндээ хувьцаа авах юм бол 100 ширхэг хувьцаа болж байгаа байхгүй юу? Түрүүний 1500-ын чинь шүү дээ. Тийм 1500 нэг ширхэг хувьцаа болж байна. 15,000 10 ширхэг хан банкны хувьцаа болж байна гэдэг шиг. Одоо залуучуудын хувьд урт хугацааны зээлэнд орсон 6-8% ипотекийн зээлэнд орсон байраа авцсан хэрнээ саяны энэ хөрөнгө оруулалтын боломжуудыг олд сонсоод энэ хугацаанд тэр байрыг өөрийн болгох хугацаанд эсвэл тэр хугацаанаас ч өмнө өөрт нь санхүүгийн хувьд гинти эрсдэл болоход хөрвөх чадвартай ийм хэрэгсэл рүү хөрөнгө оруулалт болох юм байна штэ гэдгийг ойлгоцсон хүний хувьд одоо яах вэ гэж асуувал та юу гэж зөвлөх вэ? За 6% 8% зээлийн хувьд бол бас арай өөр байхгүй юу? Яг л би банкнаас одоо энгийн зээлнээс хамаагүй хямд хүүгээр би зээлж аваад эргүүлээд би өөрөө 18% хүүтэй удирдах чадж байгаа бол зөрүүнд нь би 10% ашиг хийгээд байна гэсэн утга бас байгаа. За. Тиймээ хэрвээ нэг орон сууцны зээлээр энгийн зээлээр орсон байдаг штэ 17-8% хүүтэй орсон байгаа бол та маш буруу алхам хийсэн байна гэсэн үг. Тэгэхээр тийм тохиолдолд одоо тэр зээл үнэхээр танд дарамт үүсгэж байгаа тохиолдолд ер нь бол бараг одоо байраа зараад тэгээд боломжтой бол түрээслээд үндсэн мөнгөө удирдаад 10 жилийн дараа бараг зээлгүй байр авах боломж байдаг. Тийм тооцоолт байдаг. Би өдөр яг тийм харилцагчд зөвлөгөө өгсөн. Тэгээ яг ингээд зээлэнд ороод би одоо 10 жилийн дараа ийм одоо метр квадраттай байртай болох гэдэг амаа гэдээ ирж байгаа хгүй. Тэгээ бид төр хамтдаа тооцоолт хийж үзээд за мэдүүд ихгүй байна. Одоо чи түрээслэлт явж байгаа чамд хямдхан тусах юм байна. Тэгээд харин тэр зөрүү мөнгөө ингээ удирдаад одоо бага мөнгө ингээ удирдах юм бол 10 жилийн дараа чи яах нь вэ гэхээр байраа яг над байраа нөгөө зээлгүйгээр аваад цаана нь чамд удирдах хэдэн төгрөг үлдэхнэ гэсэн чинь тийм үү яанаас та буруу мэдгүй дээ болоод одоо яг ингээ зээлэнд орох ч штэ гэдэг ч аахгүй. Тэгэхээр бид нар энэ нөгөө санхүүгийн мэдлэггүй байдлаасаа болоод одоо яс юм дээр барилгын компаниудын хит хөөсрөлтөд бий болгож штэ. Бас ингээл байр аваад үр хөвгтөд байр авч байгаа юм ч гэнэ нэг байраа процент аваад дараагийн байраа авч байгаа гэдэг ингээд хит нөгөө байрны эрэлтийг бий болгоод байрны үнийн өсөлтөнд бас нөлөөлөд байгаа байхгүй өөрсдөө тий. Тийм болохоор нөгөө нэг одоо тэгээд нэгэн төсцөн байрыг чинь дахиад авахгүй тэгэхээр дахиад нөгөө нэг одоо урьдчилгаа мөнгө нь өндөр болоод дахиад нөгөө нэг зээлийн тойрогонд ингээд яваад тэгээ одоо яах юм бид нар нөгөө зээл төлөхын төлөө ингээд төрсөн юм уу? Үгүй шүү дээ. Амьдрмаар нь шүү дээ тий. Амьдрмаар байна. Тэгэхэд бол яг санхүү мөнгөний тухай зөв ойлголттой болгоо.
Тэгээд түрүүн би бас нөгөө ярьж байгаа юм дээр нэг юм нэмж хэлмээр байсан. Санхүүгийн хувьд нөгөө манай гэрийн төлөө нөхөр эхнэр одоо мөнгө 3 ажиллах хэрэгтэй гэсэн шүү дээ. Дээрээс нь давхар бид нар нөгөө нэг одоо хүүхдүүдтэй ч гэсэндээ өөртөө ч гэсэндээ бас юуг ингээд одоо мэрэгжил сонгох дээр амар анхаарах хэрэгтэй байгаа байхгүй мөнгөтэй хамт явах. Өстой зайлшгүй нэг юм бол мэрэгжил сонголт би юу хийж амьдрах вэ гэдэг юм яваа да. Яагаад тэгэхээр нөгөө одоо ер нь бол ингээ хүн яг өөрийнхөө чаддаг мэддэг юмыг хийж иж тэрийг өдөр болгон хийж зүлгсээр байгаа тэрэндээ амжилтанд хүрэх магадлал өндөр штэ тий. Гэтэл нөгөө мөнгнөөс болоод гээд нөгөө цалингаас болоод гээд ингээд дургу мэрэгчлээ сонгочоод тий ажиллачаад тэгээд би уул ингээ мөнгнөөс хамаарлаг байсан бол тийм хийх байсан ингээд ингээ яваад идэв штэ. Тэгээд мөнгөтэй болчхороо би уул нь тийм хийх байсан ингээд сэтгэл санааны хувьд ингээд асуудалд ороод ингээ яваад идэв. Тэгэхээр бол зөв юм нь бол бид нар өөрсдөө дуртай мэрэгчлээ хийгээд гагцгүй тэндээсээ 100 мянга 200 мянга ч гэсэн хамаагүй нөгөө хуримтлуулаад яваад ах юм бол миний мөнгө ч хамт өсөөд миний нөгөө уур чадвар ч гэсэн хамт өсөөд ингээ яг зөв амьдрах гэдэг юм шиг байна. Тийм ээ. Хүсээгүй зүйлдээ цаг энерги зарцуулж тэгснээ мөнгөтэй болцсныхаа араас за дуртай юм хий гэсэн чинь пенс. Харин тий. Цаг хугацаа өнгөрцөн байх гэдэг. За цаг хугацаа гэдэгтэй холбоотойгоор сар болгон хүүхдийн мөнгө орж ирж байгаа. За би хувьдаа бол хүүхдийн мөнгийг хадгаламжинд нөгөө 18 нас хүртэл ингээ урт хугацааны хадгаламжинд хийцэн байсан. Таны саяны зөвлөгөөг сонсохоор мэдээж энэ бол улсаас өгж байгаа мөнгийг хайрын хувьцаат хөрөө явуулахад одоо хүн яг одоо шууд гараал хийж болохоор үйлдэл байгаа байхгүй тий. Тэгээ энийг та одоо надад зөвлөөрэй. Би ер нь юуруу хийвэл 100 сая төгрөг байна тий. Нэг хүүхэд дээр. За манайх бол би хүүгийнхийг охиныхыг ээж нь хариуцдээ. Тэгээ ээж нь одоо сонсоод өөрөө шийдвэр гаргах үз. Тэгэхээр хүүгийн мөнгийг би 50-50-аар хуваасан дээрөө би таны ярианаас ойлгохдоо ер нь бол хөрөнгө оруулалт хийгээвэл хувьцаа бонд хоёрлоо ер нь хувааж хийгээд ах шиг байна те. Тэр шийдвэрийг гаргахтаа мэдээж энийг би тааж гаргахгүй нь ойлгомжтой. Гэхдээ та одоо хамгийн элементарны юм ярьж байгаа учраас хүүхдийн мөнгөн дээр ярьж байна л да те. Энэ дээр ер нь та яаж юу гэж зөвлөх вэ? 18 нас хүртэл нь хийсэн чи 18 нас хүртэл нь тэр банкнд тэр банк оршин тогтноо гэд итгээд хийсэн байгаа гэсэн үг те. Тэгвэл хувьцааг нь авсан дээр. Тэр банкныхаа хувьцаар нь хийчихнэ шүү дээ. Яа тэгэхээр тэр банк 18 жил таны хүүхдийн мөнгийг найдвартай бид нар хадгалнаа гэд итгэл үнэмшил төрүүлээд та тэнд хадгаламжаа хийсэн шүү дээ. Тэгвэл хадгаламж хийснээс хувьцааг нь авсан дээр. Яа тэгэхээр тэр банк тийм сайн ажиллах юм биш үү? Тийм үстэй тэр банк таны мөнгөний төлөө ажиллах юм биш үү? Тэгэх юм бол тэр банктай хамт би хүүхдийнхаа одоо мөнгийг өсгмөр байгаа байхгүй. Тэр сонгодог хөлбөр нь бол хувьцаа. За өнгөрсөн хугацаанд ч гэсэндээ 2022-3 оноос хойш нөгөө одоо манай банкуд ингээд дарааллаад олон нийтэд хувьцаагаа санал болгосон. Өнгөрсөн хугацаанд болвол банкуудын хувьцаанд оруулсан одоо тэр ногдол ашиг болон хувьцааны ханшийн өсөлт нь хадгаламжийн хүнээс хамаагүй өндөр байсан байхгүй. Ер нь цаашдаа ч ер нь тийм байх байх. Тийм учраас би бол хүүхдийн 100 сая төгрөгийг тэр банкнда та итгэж байгаа бол тэр банкны хувьцааг авсан дээр гэж зүйл. Бас тэр банкнаас аваад өөр банк руу хийж болно шүү дээ. Өөр банк руу шээс хийж болно тий. Ер нь бол нөгөө хүүхэд байх юм бол нөгөө 50-50 гэж хувих бараг шаардлага байхгүй. Яагаад гэвэл нөгөө хүүхэд чи одоо юу вэ хамгийн одоо үн цэнтэй одоо тэр хүнд байгаа баялаг бол цаг хугацаа байгаа байхгүй. Тэгэхээр хувьцааг нь авсан дээр. Жишээл одоо нөгөө Солонгост одоо Samsung компани 1975 онд олон нийтэд хувьцаа санал болгосон байдаг. Тэгээд одоо 2026 оны байдлаар ингээ харахаар Samsung-ийн хувьцаа за баримжаагаар бол 1500 дахин өссөн байдаг. Тэгэхээр бид нар 500 дахин. Тэр өнөөдөр 0 настай хүүхэд байлаа 50 настай болоход нь одоо хэдэлхийг бид таашгүй л гэсэн. Та түрүүн апуг хэрэглэхдээ 25 дахин гэсэн тий. 2010 онд авсан бол тий. Тэгэхээр 1500 дахин штэ манайхаа. Samsung бол одоо Солонгосын ард түмнийг үнэхээр баялагтай болгосон компани л та. Гэхдээ бид орол нөхцөл байдалтай яах вэ гэхээр нас байх тусмаа хүүхэд байх тусмаа хувьцаа л авсан дээр. Гэхдээ сайн компани хувьцааг авах хэрэгтэй. Тэгээ ногл ашиг сайн өгдөг. Тэгээд хувьцаа эзэмшдэг бүтцийн нэг хүнээс хоёр хүнээс хамаарсан төвлөрөл өндөртэй болвол болгоомжтой сонголт хийх хэрэгтэй. Аль болохоор нөгөө засаглал сайн гэдэг бид нар ярьдаг байхгүй. Засаглал сайн гэдэг нь одоо олон талт хувьцаа эзэмших нартай. Буюу шийдвэр 1-2 хүнээс хамааралтай биш гэсэн.
Дундын шийдвэртэй. Тэгээд дундын шийдвэртэй юм засал сайтай компани дээр менежментийн багыг харах хэрэгтэй. Энэ менежментийн баг нь үнэхээр одоо цаг үеийн мэдрээ сайн ажиллаж чадах юм уу гэдгийг хараад сонголт хийгээд байгаа юм гэсэн. Ингийн тулд хувь хүн бол үнэт цаасны компани руу хандах хэрэгтэй тийм үү? Тий, үнэт цаасны компани руу хандаад одоо бол аппликейшнээр шууд нөгөө дансаа нээж чаа штэ. Дансаа нэгэд хүүхдийн нэр дээр гэсэн төрсний гэрчлэгээр нь шууд дансыг нэгээл авчих хэрэгтэй. Энэ үйлдэлийг заавал хийж эхлэх хэрэгтэй. Өнөөдөр хувьцаа гэж юу юм бэ? Яадын болоо гэж судлаад тэгж яагаад нэг судлаа да гэж 5-10 жил өнгөрөх биш. Яг хүүхдийн хондлоо яг өнөөдрөөс эхлээд тэр одоо үнэнчээр 100,000 төгрөгөөр нь хувьцаа авах хэрэгтэй гэсэн. Одоо ингэдэг үү? За мэдээж хүмүүс зах зээл гэдэг бол олон хүн ам төвлөрсөн хэсэг хүмүүсийг хэлээд байгаа шүү дээ. Тэнгуут зах зээл дээр мэдээлэл гарангуут тэр мэдээлэлд хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаас хамаарат юмсын одоо гол төрлөө өөрчлөгдөд байх шиг байна тийм. За тэнгуут тэр тусмаа санхүүгийн зах зээл буюу хувьцаа ямны хаан шиг гэх зэрэг зүйлс байна. Одоо ингээд бензиний үн өслөө гэдэг сургаар олон нийтийн нойлны үн хүртэл өсөж чинь гэдэг байгаа байхгүй тийм. Тэнгуут нөгөө нийтийн нойлны үн бензин хоёрын шууд хамаарал хүн ойлгохгүй учраас энэ одоо яах лэрэ үн өслөө гэж ярихад энд үн өссөн байт юм бэ. Нойлын үн өссөн байгаа юм байна гэж бухимддаг. За иймэрхүү зүйлс энэ ойрын хугацаанд болох шинжтэй болоо явчлаа шүү дээ тий. Тэгэхээр та түрүү нэг юм ярьсан. Энэ бол сэтгэл зүй гэдэг тий. Хөрөнгө оруулагч болно гэдэг бол сэтгэл зүйгөө өөрөө хянах удирдах тухай та яриад өнгөрсөн. Энэ бол маш чухал сэдвийг та хүндчлээ л дөө. За энэ дээр ингээд урт хугацаанд ямарваа нэг зүйлд хувьцаа болон бонд руу хөрөнгө оруулалт хийя гэж шийдсэн байгаа хүний хувьд зах зээл гэдэг том утгаараа энэ дайн тулаантай холбоотой нефтийн үнэтэй холбоотой ингээ юмс ингээ өөрчлөгдөн үн ханш өөр болно юмны үн өслөө урьдлаа гэл тухайн компани хувьцаа инкин тэгхэн гэдэг нэг ийм бүдүүн бараг томьёо үүсгээд хийж магадгүй болчлоо. Тэгээ энэ үед таны өгөх зөвлөгөө юу байсан бэ? Та түрүүн хэлсэн л дээ. Жилийн дундаж тогтмол явах юм бол жилийн дунджаараа зөв үнээр авцсан байдгаа гэд. Тэгэхээр нөгөө өсөлтөөч хожоод алдагдлаач бас багасгаад ингээ дундаа уулзчих гинэ гэсэн шүү дээ. Тэгээ энийг та бас нэг яг энээс гадна өөр бидний мэдэх ёстой зүйл үлдчихээг байгаа даа гэж сууж байгаа шүү. Ер нь бол зарчим нь маш тодорхой. Ямар ч үед ингээ тогтмол аваад л байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хинч үнийг таахгүй байхгүй зах зээлийн үнийг хинч таахгүй. Тэгээд мэдээж хэрэг одоо ингээд дэлхийд даяараа дайм ингээд эрсдэл үүсэж जैन тэ нефтийн үн өсөж जैन инфляц өсөх хандлагатай байна гэл ингээд зөндөө юмнууд ярьж байгаа. Бид нар бас өмнө нь бас зөндөө тэм түүхийг ингээд туулаад ирсэн. Тэгээд ингээд дагаад намираад байвал санхүүч гэсэн дагаад намирнаа. Тэгэхээр доктортой ямар нэг юм доктортойгоор мэдлээ ажилтдаг байх хэрэгтэй. За энэ үед бол би эрслээ яаж удирдахаа мэдэхгүй байна тийм үү. Тэгвэл би нэг компани хувьцааг авлаа. Тэр компани ханш хэлбэлцэж гин гэдэг нь тэн дээр хөрөнгө оруулж байгаа хүмүүс л сэтгэл зүйн докторгүй байгаа болохоос биш нөгөө компани цааталтаа бол эрсдлээ удирдаад л ажиллаа л байгаа байхгүй юу. Тэр компани үн цэндээ өсгөх гээд энэ одоо эдийн засгийн энэ одоо давлгаан дунд те хямрал дунд яаж эрсдлээ хамгийн бага байлгаж авч гарах вэ гэдэг бодлогыг боловсруулаад ажиллаа л байгаа. Энэ тэр компани өөрсдөө ханшаа унгаагаад өсгөөд байгаа гэхээсээ илүү энэ хөрөнгө оруулагч нар зах зээл дээр авч сараад тэг хөрөнгө оруулагч нар жишээлбэл бэлтгэгдээгүй манай суур бааз чинь аягүй цөөхөн хүмүүс арилжаа хийж байгаа учраас энэ ханшийн хэлбэлцэл дээр цөөхөн хэдэн хувьцаагаар ингээд ханшин дэшэд очиж болоодох магадaltaй байдаг. Тэгэхээр бүгдээрээ бүх хүмүүс орилцожсэн ч тайвнаар хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн. Зин гэдэг шиг юу одоо мэдээж амьдрал дээр иймэрхүү юм тохиолддог л баг. Хувьцаа руу ч юм уу бонд руу хөрөнгө оруулалт хийчээд хэсэг ийм давлгаа өрнөд тэгээд тань дээр буцаж ирээд одоо яах вэ нөгөө энэ рүү оруулсан байдаг болох уу татах уу яах вэ хүү гэдэг тийм шийдвэр гаргалт нь эргэж буцах тиймэрхүү үйлчлүүлэгч нар таарлах уу? Тийм зөндөө байж та тий. Одоо нөгөө за ингээд олон улсын бондон дээр орсон ч юм уу олон улсын хувьцаан дээр орсон ч юм уу тий. Тэгээд дотоодын эндрийн хувьцаан дээр ороо бондон дээр орсон. Тэгээ одоо энийг нь ер нь яасан зүв бэ гэдэг шийдвэр гаргана. Тэнгүүд та анханасаа орохдоо та яг юу гэж бодож орсон юм бэ? Тэр айгуу чухал байхгүй. Та удаан хугацаанд гэж бодож орсон юм уу? Богино хугацаанд гэж бодож орсон юм уу? Тий. Богино хугацаанд гэж бодоод альва хувьцаар орсон бол тэр бол хөрөнгө оруулалт биш тэр бооцоод явж байгаа байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалт биш бооцоо богино хугацаатай тоглолт хийж байгаа гэдэг бол бооцоо тавьж гинэ гэсэн. Тэгэхээр хувьцаа руу ерөөсөө зээлээр орж болохгүй
би урт хугацаанд орж байгаа шүү гэдгийг ойлгоод орох хэрэгтэй гэсэн. Тэгээд энэ зуршил өөрт чинь ингээ би болтлоо магадгүй ингээ тэмдэглэл хөтлсөн ч болно. За би энэ хувьцааг авахтаа 10 жилийн дараа яана гэж бодсон шүү. Би сар болгон одоо тэдэн төгрөгөөр авна гэж өөртөө амласан шүү гэд ингээд орох хэрэгтэй гэсэн үг тий. Тэгээд тэр компани хувьцааг үнэхээр сайн ингээд орчоод тэгээд дундуур нь ингээд хүмүүсийн өөр хүмүүс орилолтоод ингээд зараад тэр савлгаан дунд нь өөрөө дахиад савлаад авахгүйгээр хямдраад ирэхээр нь арай ингээд ахиухан авах боломж олдлоо гэд ингээд аваад цуглуулад байх нь хөрөнгө оруулах үндсэн зарчим байгаа байхгүй. Анх шийдвэр гаргаж ирснээр санах нь аягүй чухал шүү дээ тий. Би сая яг бодлоо би хүүхдийн мөнгийг хадгалахдаа тухайн банкыг энэ олон жил ажиллана гэдгийг нь итгэцэн байсан ба шүү дээ. Тэрийгээ би бас анзаараагүй л байгаа байхгүй. Нэрээ тэгж итгэж байгаа болвол тэр банкны өөрийнх нь хувьцааг худалдаад автсан хоёрын хооронд яг ялгаагүй байхгүй. Анхны шийдвэрээ би баттгаж штэ. Тийм, улам баттгаж байгаа гэсэн. Тэгээд энэ компани, энэ одоо банк чинь бас нэг бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компани штэ. Энэ банкны би одоо хоёр санхүүгийн бүтээгдэхүүн байгаа юм байна. Нэг нь одоо хадгаламж гэдэг бүтээгдэхүүн байгаа юм байна. Энэ банк бас нөгөө одоо хувьцаа гэдэг бүтээгдэхүүнтэй юм байна. Хувьцаа нь болохоор ногдол ашиг өгд юм байна. Дээрээс нь ханшинаас ингээ өсөд идэм байна. Тэгэхээр би алийг авах вэ гэдэг сонголтоо л хийж байгаа гэсэн үг байхгүй. Манайхан болохоор яг хоримтлал ингээд хийж гинэ гэдэг бол нэг сайн алхам гэдэг түрүүн хэлсэн дээ. Ямарс хийгээгүй хүнээс дээр байгаа. Одоо яах вэ гэдэг юм бол хэрвээ хүүхд юм бол хувьцаагаа авсан дээрээ. Наснасаа хамаарат одоо нөө бонд хувьцааны харьцаа хэдэн хувьтай байх вэ гэдэг бас өөрлөлтөө. Яагаад л одоо нас залуу байх тусмаа нөө хувьцааны хоримтлал нь өндөр байвал зүгээр эрсдэл үүрэх чадвартай. Тэгээ цаг хугацаа байгаад илүү хоримтлах боломжтой гэдэг утгаараа. За би жоох ядаргаатай асуулт асууж иж магадгүй та хүсвэл хариулаарай. За одоо нэг хүний юм уу өрхийн орлого дээр авч үзье л да тий. Өрхийн орлогын орж ирж байгаа мөнгөнд үнгийн хэдэн хувийг нь хүн одоо өөрийнхөө basic needs буюу яг одоо нөгөө ус цахилгаан анхдагч хэрэгцээгээ хангахад зарцуулаад за тэдэн хувийг нь бол хөрөнгө оруулалт руу хийцэн дээрээ гэдэг тийм томьёо байдаг юм уу? Өөрт орж ирж байгаа орлогын тэдийг энийг ингэж хуваая гэдэг. Магадгүй одоо ингээд сая бол өмнөх хэсгэд хүмүүс ойлгочихж байгаа бох. За хөрөнгө оруулалт хийх нь зөв юм байна. Тэгэнгუთ хөрөнгө оруулалтыг би хэр хэмжээнд хийж чадхаа бодъё гэвэл өөрийн орлогоо тоолж эхлэх нь шүү дээ. Тэгнь. Тэгээ өөрийн орлогоо тоолоод үзэхлээр мэдээж надад хөрөнгө оруулалт хийж чадах үз хэмжээний мөнгө гэд харахаар нэг тоо гарч ирнэ дэ. Гэтэл тэр сааталт нь хүн бас одоо ингээд байн худалдаж авдаг дими юмнууд ч байж магадгүй байх гэдэг байгаа байхгүй тий. Одоо тэр таналт маналт хийх. Тэгэнгუთ та бүхэнд магадгүй юм томьёо байдаг бол тий. Доотлол нь ерөнхийдөө нөгөө 10% хийх хэрэгтэй. Нөгөө орлого хэрвээ бага бол 10% доотлол нь хийх хэрэгтэй. Тэгээд нөгөө орлогын түвшин жишээлбэл одоо Монгол улсын хэмжээнд дундаж цалин 2.8 сая байна гэлдэг чинь, дундаж хэрэглээ бас 2.6 сая байна гэдэг чинь. Хэрвээ өрхийн орлого чинь тэрнээсээ өндөр байгаад тэгээд байгаа бол 10-аар тогтох одоо 10%-аар тогтохгүй улам нөгөө хэмнэх боломжтой дөнгөрөө тэ 20%, 30% гэдэг ингээд хэмнэх тусмаа одоо санхүүгийн хувьд өөрөө арай эрт ингээд тэтүрт гарна гэдэг байгаа штэ. Тэгээ би бас нөгөө шууд зүлгөө хөрөө хүмүүст ингэдэг. Хэдийгээр өрхийн орлого нь бага байсан ч гэсэндээ бага байх тусмаа за тэгвэл одоо хоёлаа манайх 100 мянгаыг л явах боломжтой гэж бодъё л да. Тэгвэл хоёлаа хэрэглээр өгөө орё гэж. Тэгээ хэрэглээр өгөө ороод үнэхээр одоо та худалдаа авалтаа тэгвэл ханаас хийдэм бэ гэдгээс эхэлж байгаа байхгүй. Та том дэлгүүрээс авах тий захаас авах хоёрын хооронд өргөн хэрэглээний бараан дээр жишээл 10-аас 20% зөрөө гардаг. Та сардаа танай гэр бүл сая 500 мянгаыг өргөн одоо хүнс хэрэглээнд хэрэгэлдэм болвол нөгөө 10-20% хүү чинь одоо зөрүү чинь 100 сая 500 мянгаас 10% зөрөө гэхээр 150 мянган төгрөг чинь гараад ирж байгаа. Тэгээд 100 мянган төгрөг чинь 30 жилийн дараах 1.4 тэрбум төгрөг шүү дээ гэж боддоо. Тэ ингээд та жижиг мөнгө юм чин гэлтгүүгээр хуримтлуулж хэмнэх хэрэгтэй гэд ишиг ингээ орж байгаа. Тэгээд дараа жоохон өндөр орлоготой айлууд баг тусмаа дахиад зардал руу н орж байгаа юм тий. За хаанаа хэмнэх боломж байна. Та энэ өдрийн хоолой ингэж идэж байхаар аваад явсан байсан дээр юм байсан юм шүү. Хүүхдүүдтэй мөнгөө яаж өгд юм бэ? Хүүхдүүдтэй өдөр алга мөнгө өгөх буруу. Өгөхдөө сараар өгөх хэрэгтэй. Хэрэглээг нөө нэг тодорхой хэмжээгээр зарим нь бас өөртөө хуримтлуулал зүгээр идэв штэ гэдэг ойлголтыг өгөхэд бол сараар өгөөд нөгөө одоо хэрэглээг нь хамтдаа ингээд ярилцах хэрэгтэй гэсэн үг те. Тэгэхгүй нөө өдөр өгчгөр хүүхэд мөнгө тэнгэрээс унж идэм шиг ингээд бодоод нөгөө нэг зөв одоо зохистой мөнгөний тухай ойлголттой болохгүй гэсэн. Тэгэхээр нөгөө айл болгон дээр ингээд янз бүрийн нөгөө нэг санхүүгийн зөвлөгөө гарч ирдэг байхгүй. Зарим айлууд үнэхэрийн одоо бүр ингээд
боломж байхгүй гэж байгаа тохиолдолд боломж байгаа гэд ингээд бүр дотогшоо ордог байхгүй. Тэгвэл за танайх бол тэгвэл юу юм байна? Намартаа ингээд одоо тий ногоо энэ төр одоо хямдхан байгаа дээр нь аваад хөлдөөгөөд өвөл хэрэглэх юм бол ногооны үн чинь намар өвөл хоёрын хооронд бас ингээд 15-аас 20% ингээд хэлбэлзээд байгаа байхгүй. Тэндээс жоох мөнгө гаргаж авъя. Тэр мөнгө хормодлуулъя. Одоо тэгтээ дөрвөө адилхан юмд илүү өнд төлж яах гээд байгаа юм бэ? Гэдэг юм руу орж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо шил том ингээд хүнсний дэлгүүрүүд чинь бидний одоо анхаарлыг татах гад тэгээд ингээд ойр зүрийн бараан дээр үнийн нэмэгдэл байхгүй ч гэсэндээ бидний ихэнх авч идэг юм дээр ингээд 10-20% зөрүүтэй байж дээ. Тэгээ хин хүмүүс нь ингээд амраа бодоо том дэлгүүрээс ингээд авч байгаа боловч яг би өөрөө төлж чадаагүй яагаад тэр том дэлгүүр төлдөд байгаа юм бэ тий. Өөрөө төрүүл төлөх хэрэгтэй. Энэ одоо амьдрал мөнгө шүү дээ. Өөрийн улсын мөнгө шүү дээ. Тэгээд тэр амьдралын хэв маягийг бид өөртөө бий болгох хэрэгтэй байгаа байхгүй. Ялангуяа одоо энэ хүнс одоо өөрхийн хэрэглэн дээр хамгийн өндөр одоо эрх мэдэлтэй байдаг эмэгтэйчүүд бол энэ дээр жоохон анхаараа жоохон илүү ингээд жоохон анхаарал тавиад ажиллах хэрэгтэй. Одоо би жишээлбэл нэг 18-9 онцлоод ажилчдаа ингээ явуулаад яг энэ бараанууд дэлгүүрүүд том дэлгүүрүүдэд зах дээр хит байна гэдэг үнийг хараад иргээд ингээ судалгаа хийлгээ явуулж ирсэн. Тэг ингээ зөрөө гардаг. Тэгэхээр ингээ нөгөө тэрлэгээ хүртэл орох шаардлагатай байхгүй. Тэгээд ямар ч байсан л нөгөө хэрэглээгээ би ханах гэдэг байгаа ш. Хаанаас судалж авах вэ? Зөв зөвхөстэй яг яаж гэнэ гэдэг рүү ороод тэндээсээ би ингээд айл болгоныг ингээ ухаад ингээд яг төлөвлөд үзэхээр 100-аас 200 сая төгрөг ингээ гараад ирдэг. Тэгээ тэр мөнгөө л одоо өөртөө ажиллуулж гэж. Би болохоор мэдж байгаа болохоор асуучих. Та хариулж болно, хариулахгүй ч биш бол. За таны хувийн асуудал учраас. Та хүүхдийн хувцсан дээр хэмнэлт хийх гээд нэг арга хэрэгжилсэн яаж болох вэ? Тийм би бас та өөрөө шийд энэ дээр. Ярина штэ. Тийм би одоо 2016 онд ингээд нөгөө хүүхдийн хувцсан дээр одоо манай өрхийн зардлын нэлийн хувь нь одоо хүүхдийн хувцсан дээр яваад байна гэдэг. Би оёдлын курс суугаад тэгээ нэг сарын дотор ингээд 40 хэдэн хувцас оёод тэгээ тэрнээс хойш би ингээд хүүхдүүдийн хувцсыг өөрөө оёод тэгээд жишээлбэл тэр үед чинь би ингэжсэн бүс бараанаас зүгээр юугаа материал авч байгаа шүү. Шөнийн захаас очоод 5,000 төгрөгөөр 2 м бин тамирын хувцсны даавуу аваад тэрийгээрээ би үүдээ 2 өмд 2 цам зоож исэн. Тэгээд охиндоо бас ингээ палаж энтриг ингээ оёод төгчдөг. Тэгээд нөө шинэ жилийн хувцс мовц чаа хөөрхөн үнэтэй штэ. Тэнгүүд нь би ингээд тэр төтөө энтергээ юу бүм гэж оёод өөрөө асарж ирсэн. Тэ ингээд 4 шигийг оёод 3-ын зарангууд манай хүүхдийн нөгөө юпг өнгөө ороод ирж байгаа байхгүй. Гэх мэт одоо энгийн юмнаас эхэлнэ. Тэгээ энгийн юмнаас эхлээд тэгээд амьдралын хэм маягтаа би хөрөнгө оруулах гэдэг зүйлийг би одоо оруулж ирээд энэ мөнгө гэдэг манай гэр бүлийн төлөө ажиллах хэрэгтэй гэдэг энэ хэм маягийг би оруулж ирснээрээ сая миний зуршил болчихж байгаа байхгүй тий. Хитэн ч төрнөр болгохтайсан хамаагүй миний зуршил болоод цаашдаа ингээм хамтдаа яваад ирэхээр за одоо энэ нөхөр чинь ингээ ажиллаад ирэхээр намайг 60-таа тэд болчих юм чинь ингээд тэгэхээр би өнөөдөр зүгээр өөрийнхөө дуртай ажлыг хийгээд ингээд одоо ажиллаас стрессдгүй ч гэдэг юм уу те ингээд яг өөрийнхөө дуртай чадвараа сайжруулаад явж байгаа байхгүй. Тэгээд сая нөгөө миний хувьд ингээд сэтгэлгээ өөрчлөгдсөн зүйл нь хүн одоо химнэх боломж байгаа гэдгийг мэдчихлээ шүү дээ. Мэддэг байсан баг. Захаас авах, доотлын дэлгүүрээс авах хоёрын ялгааг мэддэг байсан баг. Гэхдээ химсэн мөнгөө яах уу гэдгээ мэддэггүй байсан байж магадгүй байхгүй тий. Тэнгуү тэр нөгөө химнэж байгаа 10-15%-ийг хөрөнгө оруулалт руу хийгээд байхад тэрний өөрт ирж байгаа өгөөж намайг бол сэтэлжүүлэхээр байгаа байхгүй тий. Би энэ химсэн мөнгийг ийм юмд байнгын одоо хийснээр надад ирэх урт хугацаанд өгөөж нь өндөр байна гэдгийг мэдчихлээр хүн тэр саяны яриад байгаа жижиг сажиг өөрчлөлтүүдийг хийгээд одоо химнэх мөнгийг олж ирж чадхаар байна л да. Тэгээ би саяхан цагаан сараар ханаа баха комедиан хэлсэн байсан. Би тухайн үед яг нэрэ тэмдээгээ толгойд өгчээсэн байхгүй юу. Захаас очиж авах эндээс авах хоёрын хоорондных ялгааг болцсон. Очиж явж цагаа алдаж бензин үрж яхад баг илүү юутай байна. Зүгээр тэрний оронд энэ хавьяас авцсан дээрээ гэд хэлэхгүй. Гэсэн чинь угаасаа нөгөө түгжирдэг хүний хувьд түгжилт бий болдог бухимдал дээрэс нь тэн зарцуулж байгаа бензин одоо юу гэдэг те очоод зогсоол хайх мах гэд ингээд тэр юмнуудыг бодсноо нэрэл тимдээ гэж бодохгүй юу. Тэгэнгუთ нөх химнэж байгаа мөнгөнд үнгээ бодсон юм л та тухайн үед. Тэгэнгуთ за нэг энэ хитэн төргөл байна да гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь химнсэн мөнгө нь
тэнд бүр илүү ашигтай болж болох хувилбарыг сонсчохоор нэрээ эн чин айгу зүв байна. Тухайн үед хүн нэг 15,000 төгрөг хэмнээл үзгэтэл 15,000 төгрөг нь 3 аяг кофе болчвол тэнд ингээд химнэлт хийсэн биш болчиход байгаа хөөхгүй тий. Зүгээр нэг юм өөрийн нэг хэсэгхэн зуурын хүслийг дарахал нэг юм болчихж байгаа л гэж бодлоо. Тэгэхээр нөгөө сая хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг суураар нь ойлгоод химнэлт хийж энэ рүү хийснээр өгөөж нь өндөр байхыг бодглохлоор тэр сэтгэлгээ сая өөрчлөгдөж байгаа юм болов уу гэж би сая өөр дөрөө бодлоо. Тэгэхээр өнөөдөр гарч хүүхдийнхаа мөнгийг банк руу хийдэг. Хувьцааг нь авъя да гэж байна. Хувьцааг нь авъя да. За би одоо дараагийн нэг хэсэг хүнд асуулт руу орох гэж байна. Тэр нь бол бодит амьдрал дээр байдаг өртөө хүмүүсийн хувьд. За өр гэдэг чинь өөрөө хэцүү зүйл шүү дээ тий. Тэнгуут энэ өртөө хүмүүс хөрөнгө оруулалтыг бодглохлоор яад үхлээр өрөөл дарыг гэдэг ийм эренбийн хувьд хамгийн дээдлэлтэнд байгаа зүйл учраас тэндээс ингээд хуримтлал эсвэл хөрөнгө оруулалт хий гэдэг чинь айгүй хэцүү болсон байгаа нөхцөл байдалд та одоо бол танаас одоо сэтгэл зүйчийн ур чадвар шаардсан юм асуух гэж байгаа шиг байна тий. Тэгэхээр та энэ дээр юу н ямар одоо зөвлөгөөг өгөх вэ? Тэгэхээр өөрөө нөө багасгах төлөвлөгөөг гаргана гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр ингээд өртөө зээлтэй хүмүүсийн хувьд бол бас нэг сайн мэдээ байна. Юу гэхээр одоо бид бүхэн зээлтэй байснараа зээлийг маш сайн төлөх дадал суусан байна гэж тий. За. За тэгвэл одоо энийг жоохон наашруулчих. Зээлийг төлөх дадал ямар ч гэсэн суудсан юм байна. Аюу сайн дадал суудсан юм байна. Энэ сайн дадлыг банкнд зээл төлөвш өөртөө төлөх дадал болгоё гэж тий. Өөртөө төлөх дадал болгоё энийг. За тэгвэл одоо нэгэнд авсан байгаа зээлийг одоо төлнө штэ. Дараагийн зээлээ авахтаа бодолтой багасгая, болиё гэдэг рүү орно тий. За өөрөөр хэлбэл би жишээлбэл Монгол улсын хэмжээнд одоо 1.6 сая иргэн зээлтэй байна гэж байгаа байхгүй. За зээлтэй иргэдийн дунджийг ингээд зээлтэй зээлгөө зүгээр эдийн засгийн хүн амд ингээд хуваагаад үзэхээр нэг иргэнд бол 1.3 сая төгрөгийн зээл ногдож байна. Яг зээлтэй иргэдийн дунджийг өөрсдөд нь хуваагаад үзэхээр одоо өрхөд бол өрхийн дунджаар 20 сая төгрөгийн зээлтэй байна гэж байгаа байхгүй. Маш өндөр зээлтэй байгаа юм байна бид нар. Тэгсэн мөртлөө одоо хөрөнгө оруулалт хийдэг одоо идэвхтэй хэрэг хийдэг иргэдэн 6,000 гаруй гэж ах шиг тий. Ердөө юу? Тий, хаан банкны хувьцаа 35,000 орчим иргэн эзэмшиж чинь гэх мэт тийм үү. Тэгэхээр маш ингээд хит бид нар нөө зээл тал руугаа хазаацсан. Тэгээ зээл бидэнд юг сургасан бэхээр маш сайн төлөх дадлыг суудсан. Ямар сандаа зарим хүмүүс нь мөнгө байвал баг үрчгээд идэв. Тийм учраас зээл аваад тавьчих. Ингэчээ тэгчээгээд бүр ийм болтлоо бид нар бүр ингээд нөгөө зээл төлөхийн төлөө төрсөн штэ би гэж аим шиг ингээд болцсон байгаа байхгүй. За одоо энэ сайн дадлыг өөртөө төлөх болгоё гэж те. Өөртөө төлөх гэдэг нэг юм мессежийг бүдэрээ оруулж ирье гэдэг. Тэгээд одоо яг уу гэхээр хааж болох өндөр хүүтэй зээлнээс эхлээд төлнө. Хаана? Хааж болох өндөр хүүтэй зээлнээс эхлээд хаагаад тэгээд ипотекийн зээлийг бол үлдээж болно. Яагаад гэвэл энэ өөрөө нөгөө 6% 8% учраас өрийн дарамтнаараа бага байхгүй. Урт хугацаатай ч гэсэндээ. Тэгэхээр тэндээс одоо жишээлбэл одоо бол хүмүүс яах хэрэгтэй байна вэ гэхээр би хэрэглээний зээлээ бага жоохон багасгаач гэж зөвлөж байгаа. За ингээд нэг зурагтаа томруулчмаар байна гэвэл азнаад байж тийм зээл төлөх мөнгө байгаад байгаа юм бол тэргээр хуримтлал хий, хөрөнгө оруулалт хий. Сая 300 мянгаыг сард төлж чадаад байгаа юм штэ. Мөнгөгүй биш байгаа байхгүй юу? Мөнгөтэй байгаастай сая 300 мянгаыг өөр хүнд төлж чадаад байна. Түл яад өөртөө төлөхгүй байгаа юм бэ те. Тэгэхээр өндөр хүүтэй зээлнээс ихтэйд хаагаад тэгээд хэрвээ 2 дахь байраа авъя, хүүхдэд байрмаар авъя гэж болоод хөрөнгө оруулалт хийж эхлэх. Үр төлдөг зуршлаа өгөөж рүү төлдөг зуршил руу яг хувирах нь шүү дээ. Өөртөө. Мэдээж мэрэгжлийн хүнтэй уулзаад зөвлөгөө авсны дараа хүмүүс яг юуг сонгох ёстой вэ гэдэг шийдвэрээ гаргадаг баг. Би танаас дараагийн хэлүүлэхийг хүсэж байгаа зүйл нь бид нэр тухайн компани засаглалыг анзаарахаас гадна бусад өөр ямар үзүүлэлтүүдийг яг нэгэн тэргуунд ажиглаж явах ёстой вэ? Мэдээж та бүхэнтэй нийлээд хөрөнгө оруулалтаа хийчихнэ. Тэгээ нөгөө хүн маань бол тэрийг мартчихж байгаа шүү дээ, хөрөнгө оруулалт хийцнэ. Гэхдээ за банкнд хийж байгаа бол нөгөө банкаараа өөрөө үйлчлүүлдэг байж ш тэр компаниг ашигтай байлгахад гар бие оролцож байгаа юм тий. Дээрэс нь хөрөнгө оруулалт хийж байгаа компани мэдээж бусад одоо шалгуур үзүүлэлтүүдийг тавих
тэрийг анзаардаг байх гэд өөр тийм таны хувьд өгдөг зөвлөгөөнүүд байна уу? Яг ингээ хувьцаанд одоо хөрөнгө оруулалт хийя гэд ингээ шийдсэн байгаа тохиолдолд ямар компани хувьцааг яаж авал зүгээр юм бэ гэд ингээд асуултууд орж ирж штэ тий. Тэгэхээр одоо хамгийн түрүүлээд хин эзэмсэж байгаа ямар хүмүүс удирдтiin гэдэг бол суур одоо бидний мэдэх ёстой асуудал. Түүнээс гадна энэ компани цэвэр ашигын түвшин ямар байдیں۔ Тий. За нэг хувьцаанд ногдох нөгөө цэвэр ашиг гэж байдаг байхгүй юу. Тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэхээр би энэ компани хувьцаа жишээлбэл нэг шиг хувьцааг нь би 1500 төгрөгөөр худалдаж авах байлаа гэж бодъё. Тэгвэл энэ компани нэг шиг хувьцаанд хэдэн төгрөгийн ашиг олдог компани. Буюу энэ хоёрыг нь харьцуулахаар нэг компани хувьцааг би одоо хэд дахин цэвэр ашигаас нь хэд дахин үнээр худалдаж аваад байгаа юм бэ гэдэг нэг үзүүлэлт байдаг. За энэ үзүүлэлт нь юу гэсэн үг юм бэ гэхээр хэдэн жилийн дотор би хөрөнгө оруулалтаа нөхөх хувьцаа худалдаж авч байгаа юм бэ гэсэн үг. Тэгэхээр хэдэн жилийн дотор би хөрөнгө оруулалтаа нөхөх хувьцаа худалдаж авч байгаа юм бэ гэхээр чинь энэ нөгөө нэг компани нэг одоо хувьцаанд ногдох цэвэр ашигаас нь миний худалдаж авч байгаа үн хоёрын харьцаа бага тусмаа би хямдхан авч байна гэсэн үг. Энэ айгуу чухал үзүүлэлт байдаг. Тэгээд энэ нь болохоор нөгөө PER харьцаа гэж ярьдаг байхгүй. Тэгээд яг одоо үн цасны компаниасаа зөвлөгөө авахдаа одоо энэ тэр харьцаа нэг одоо хувьцаанд ногдох цэвэр ашигын тэр харьцаа нь хэд юм бэ гэж асууж явах хэрэгтэй. Одоо жишээлбэл банк усуудын хувьцаа байлаа гэж бодъё тийм үү. Тэгвэл банк усуудын хувьцаануудын тэр нөгөө харьцаануудыг надад хэлээд өгөөч гэдэг юм бол хамгийн бага нь одоо харьцаатай бага нь ер нь бол хамгийн хямдхан байгаа гэсэн. Бас нэг юу нь болохоор нэг хувьцаанд ногдох цэвэр хөрөнгө гэж байдаг. Тэр одоо тэр компани чинь хөрөнгөтэй байгаа штэ. Тэр хөрөнгөнөөс нь би хэд дахин үнээр худалдаж аваад байгаа юм бэ гэд. Тэр нь бас одоо бага тусмаа хямдхан байна гэсэн. Тэгэхээр би нөгөө яг адилхан төрлийн бизнесүүдээс худалдаж авах гэж байгаа юм бол хамгийн хямдханыг авсан дээр штэ тий. Тэгээ миний ихтэй анхны нөгөө нэг юг нөхцөлийг хангах хэрэгтэй. Нөгөө засаглал гэдэг нөхцөлийг хангах хэрэгтэй. Менежментийн багийн ур чадвар тий. Үнэхээр одоо баг нь сайн ажиллаж чадах юм гэдэг нөхцөлийг хангачаад тэрэн дотроо аль нь хямдхан байна гэдгийг сонгоно гэсэн. Тий. Ер нь бол суур үзүүлэлтээрээ одоо хямд угааг нь сонгоод тэгэх юм бол илүү өсөх магадлал өндөр байна гэсэн. За тэгээд бас нөгөө ногдол ашиг хийдэг үг юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Ногдол ашиг нь ханьштайгаа харьцангуй хэдэн хувийн ногдол ашиг үг юм бэ гэдгийг ингээд харах хэрэгтэй гэсэн. Ногдол ашиг өгдөг тоон тогтмол байд юм уу? Жил болгон хэлбэлцэх үү? Жил болгон хэлбэлцэн. За жишээлбэл одоо Хан банк бол жишээлбэл энэ жил одоо нэг хувьцаанд 214 төгрөг тарааж байгаа байхгүй. Одоо ингээд хувьцааны ханаш 1460 төгрөг гэж бодох юм бол нэг одоо хувьцаатайгаа харьцангуй 13-аас 14% ногдол ашиг өгөх гэдэг чинь маш сайн байна гэсэн үг шүү дээ. Хадгаламжийнх нь хувь 13% байхад тий. Гэх мэт энийг нөө харьцуулаад үзчих хэрэгтэй гэсэн үг. Одоо 4 сар тараадаг лөө? Тийм 4 сарын 30-наар ингээд тараад. Тэгэнгუთ тэрийгэ буцаагаад хийчих штэ тий. Тий. Та бол одоо хувь хүн дээр Хан банкны хувьцаа худалдаа авсан байвал энэ 4 сард орлож ирэх ногдол ашиг бол буцаагаад хувьцаанд нь хөрөнгө оруулалт хийчихнэ гэсэн үг үст тий. Энэ л одоо өнөөдөр ярьсан гол зүйл шүү манайхаа. Compound interest тий. Тий. Нийлмэлхүү. Нийлмэлхүүг ярихад нэг 72 гэдэг нэг чухал тоо байдгаа гэж та надад зааж өгчсэн. Тэрийг нэг за 72 гэдэг бол одоо маш чухал тоо. Тэгэхээр энэ 72 гэдэг тоог бол ингээ автоматар цээжлэнэ. За тэгэнгүүт энэ 72 гэдэг тоог одоо хэдэн хувийн хүүтэй удирдах байгаа юм бэ гэдэг хүүндээ хуваана. За жишээлбэл би одоо татврын дараа 18% хүүтэй удирдах байлаа гэж бодвол 72-ыг 18 хуваагаар 4 гарч ийн. За энэ гарч байгаа тоо нь юу юм бэ гэхээр миний мөнгө 2 дахин өсөх жил хугацаа гэлээд байгаа. 18% хүүтэй би удирдах юм бол 4 жил тутам миний мөнгө 2 дахин өснө гэсэн. Тэгвэл 12% хүүтэй удирдвал 72-ыг 12 хуваагаар 6 жил тутам миний мөнгө 2 дахин өснө гэсэн. Тэгэхээр 18% хүүтэй удирдах, 12% хүүтэй удирдах хүн нэг жилээр нь бодоход нэг их зөрөө гарахгүй юм шиг санагдаж байгаа зү. Гэтэл 4 жилээр нь 6 жилээр нь аваад үзэхээр одоо 72-ыг 18 тавгаар 4 жилдээ нэг 2 дахин өсөх, 6 жилдээ 2 дахин өсөх хугацааны зөрөө гарч байна. Дараагийн одоо дараагийн 6 жил өнгөрөхөд юу болох вэ гэхээр 18% хуваар удирдсан мөнгө маань 12 жилдээ 8 нугарч хахад 12% хүүгээр удирдсан мөнгө маань 12 жилдээ 4 нугарах нь шүү дээ. Ингээд тэд дахин зөрөөгаар яваад байгаа байхгүй. Тэгэхээр хүүний зөрөөг бид нар бас нөгөө үл оршиж болохгүй. Хэдэн хувийн хүүтэй удирдах байгаагаа нэг юм жижиг юм шиг боловч тэнд жилээрээ бодхолоор миний амьдралын
4 жил, 8 жил, 12 жил, 24 жил яваад байгаа байхгүй. Тэгэхээр яг адилхан хугацаанд удирдах байгаа. Яаж удирдсанаас ч хамаарат энэ мөнгө хэд дахин өсөх вэ гэдэг чинь хамаарат байгаа учраас зайлшгүй бид нар нөгөө мөнгөний тухай, санхүүгийн тухай, мөнгө яаж өсдгийн тухай ойлголттой болох хэрэгтэй байгаа байхгүй. Та ингээд өрхийн санхүү рүү орж зөвлөгөө өгдөг хүний хувьд өрхийн бүтц байгаа шүү дээ, эрэгтэй эмэгтэй. Тэгэнгუთ тэнд ингээд худалдаа авалтын шийдвэрийг харахаар жижиг зүйлсийн шийдвэр бол эмэгтэй хүнд амгаалж шийдвэр гаргадаг шиг байна. За үнийн дүн томтой эсвэл жоохон урт хугацааны одоо ач холбогдолтой зүйлсийн шийдвэрийг эрэгтэй хүн ч юм эсвэл дундын шийдвэрээ гаргадаг шиг байна. Тэгэхээр та гэр бүл гэдэг энэ одоо хоёр хүүсийн ийм харилцаатай байгаа үед эмэгтэйчүүд рүү чиглэсэн тийм сэтгэлгээ өөрчлөх ёстой тийм одоо хөтөлбөр юм уу ийм зүйл бий болох ёстой гэж бодож байна уу? Яг зөв. Ер нь бол дэлхийд даяараа ингээд судалгаагаад үзгээр одоо өрхийн санхүүгийн одоо шийдвэрийг 80-90% нэмэгтэйчүүд гаргаж байна гэдэг чинь. Монголд ч гэсэндээ бараг ялгаагүй байгаа. 80-90 амар өндөр хувьтай. Ер нь бол том дүнгуудэр бол ингээд хамтын шийдвэр ч юм уу эсвэл нөхөр нийлүүд амгаа гарах магадaltaй. Одоо өдөр тутмын шийдвэрүүдийг бол одоо эхнэрүүд, ээжүүд, эмэгтэйчүүд нь гарах магадaltaй байна. Тэ? Тэр магадлал маш өндөр байна. 80-90% байна гэж. Тэгвэл энэ жижиг мөнгө чинь ирээдүйн том мөнгө байгаа. Тэ. Төрүүлж агаар бодхолоор яг 100 мянга чин 30 жилийн дараах 1.4 тэрбум төгрөг, 500 мянга чин 20 жилийн дараах 1.1 тэрбум төгрөг ингээ явчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яах вэ гэдгээр ээжүүд, эмэгтэйчүүд энэ жижиг мөнгийг яаж хөрөнгө оруулалт болгох вэ гэдэг дээр зайлшгүй мэдлэгтэй боловсролтой байх хэрэгтэй. 10,000 төгрөг, 20,000 төгрөг илүү гарахаар за яах вэ гэд ингээд байлгах биш. Жоохон мөнгө илүү гарсан энэгээр жигдэн шиг хувцас аваад тавьчих гэдэг энэ дадал зуршил амьдралын хэв маягт оруулж ирэх хэрэгтэй. Тэхийн тулд одоо яах вэ гэхээр яалтчгүй одоо энэ хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байгаа манай шиг үн цасны компаниуд бид нар ингээд эмэгтэйчүүд рүү хандсан сургалтуудыг хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Тэгээд манайх одоо 5 сарын 23-нд эмэгтэйчүүдийн санхүүгийн боловсрол анхаарах үтнээс ийм нөгөө нэг 300 эмэгтэйтэй ийм одоо ивентийг зохион байгуулж байгаа. Тэгээ эмэгтэйчүүдээ илүү одоо санхүүдэд ухаалаг ханддаг болёо, сахилгаваттай ханддаг болёо гэдэг уриалганд ор их хүрсэн баярыг өгтаад ийм одоо уулзалт хийж байгаа. 300 эмэгтэй чинь ямар 300 эмэгтэй сонгох гэдэг наач айгу. Тэгэхээр нөгөө 300 эмэгтэйгээ бол бид нар нөгөө яг юу яана бүртгэлээр баталгаажуулж аавна. Тэгээд нөгөө манай компани руу уцтаад одоо би тэр юунд уулзалтанд орё, би ингээд санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэх гэж байгаамаа гэд ингээд бүртгүүлэх шаардлагатай. Тэгээд 300 болонгууд нь бид нэр таслана гэсэн үг. Тэгэхээр нөгөө яг л өөрөө хүсч ирэх хэвээр. Хин нэгний ятгалгаар биш. Яг л нөгөө санхүүгээ би ер нь мөнгөнд би захирагдаж амьдраад байна. Би мөнгөний хойноос амьдраад байна. Би ингэх гэж төрөөгүй штэ. Би мөнгийг удирдах сурмаар байна. Би мөнгийг өөрхөн төлөө ажилуулж сурмаар байна. Тэгээ би тэтгэврт гарахтаа тэтгэвэр буудаг билүү гэдэг тийм эмээ болмоор байна гэж бодож байгаа эмэгтэйчүүд маань энэ уулзалтанд ирээд ирэх юм бол үнэхээр энэ та одоо өвөөчтэй одоо уулзалт болохоолно гэж одоо уриалмаар байна тийм байна. Юу одоо ингээд би сая ингээд процесс таныг ярьж хахад ер нь зах зээл дээр юу болдог тухай бодглохлоор жил болгоно л нэг зүйл шинээр гарлаа, шин загвар гарлаа, шин инглээ гэл одоо нөгөө зах зээл чи өөрөө ингээд нэг ийм бүтцтэй байна шүү дээ. Consumer based яг ингээд хүмүүсийн хэрэглээг дэмжсэн юу та. Тэгэхээр нөгөө хадгалан хоригдлуулна хөрөнгө оруулалтын гэхлээр яг энэ нэг юм зах зээлийн үндсэн урсгалын эсрэг айгу хүнд зүйл байна л да яг бодоод үзэхлээр хүн жоохон мөнгөтэй болоод ирэхин цагт за нэг мэдхгүй эмэгтэй хүн болол гой гутал аваад цүнх авчмаар байна гэж тэгж л бодох байх л та. Тэгэхээр нөгөө энэний эсрэг байна гэдэг чинь айгу хүнд даалгавар байх л та. Та өөрөө хувьдаа энийг яаж одоо мэдээж та эмэгтэн учраас худалдаа авалтууд хийх хэрэгтэй болтгол байх л та. Хэрэг биш. Хүсэлттэй те. Энд чинь нэг юм шаардлага хүсэл хоёр чинь хоорондоо зөрүүтэй зүйл байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр юу н ямар зөвлөгөө өгдөг? Тий эмэгтэй хүн гоё байх хэвээр тий. Гоё одоо хувцас аммаар байна тий. Цүнх аммаар байна.
Би ч гэсэн өөрөө Солонгост ингээд 7 жил оюутан байсан. Тэгээ одоо сөүлийн гудамжаар ингээд мяндун энтертэйгээ гоё загвар болгоо надад зориулаа хийсэн шиг санагдал авдаг байлаа. Монголд ирчээ тэгээд бас өндөр цалинтай ажилтай. Тэгээл Swarovski энтер гарахаар надад зориулаад гаргацсан юм шиг загвар болгоод авдаг байлаа. Тэгэж явж байгаад тэгээд би өөрөө энэ салбарт ажиллаад ингээд солонгосчуудтай маш ингээ ажиллаад байсан чинь манай солонгос одоо харилцагч нар бол яаж ингэ гэдгээр ерөөсөө л мөнгөөр мөнгө хийгээд байгаа. Мөнгийг л одоо удирдах л ажил хийгээд байгаа байхгүй. Тэгэл одоо 6 сардаа ч юм уу жилдээ нэг нисж ирээл заа зэвэндээ миний мөнгө яаж хийж ийнэ гэд ингээ яваадсан. Ингээд харсан чинь одоо жишээлбэл 2009 онд миний анхны харилцагч болсон одоо харилцагч маань өнгөрсөн жил жишээлбэл одоо 2 жилийн өмнө мөнгөө ингээд ер нь бол одоо бонд интерес гаргаад үйл хөдлөг хөрөнгө авъя гэж байгаа байхгүй. Тэнгүүд одоо 2 жилийн өмнө хэрсэн тэр хүн чинь 15 6 жил болчихгод нөгөө анхны 100 сая төгрөг нь тэрхүү 600 сая болсон маа. Тэрхүү 600-аас жилөө санагдаж байна. Тэгээ 2 байрыг авчижаа. Тэнгүүд би нөгөө ер нь бол ингээд энэ салбарт ажиллаад тэгээд явж байгаад 2017 18 оноос ахуулаад ер нь ингээд би өөрөө ингээд хүмүүс зөвлөдөд өмтлөө өөртөө ингээд зуршил үүсгэх хүн биш дээ. Гэд тэ. Тэгээд яг нөгөө баг илүү ингээд нөгөө хувьцаа руу ингээд хөрөнгө оруулалт тэр үед бол ингээд 2018 оноос л одоо анхны одоо бонд засгийн газрын бонд энэ төрүүд бол жоох идэвхжээд иргэлдээ засгийн газрын бонд аваад тэгэл хувьцаа аваад ингээд эхэлж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол би нэг өөрөө ингээд би цалингаан төдөөг яг хийнэ гэдэг ингээд зуршил өөртөө болгоод одоо бол миний зүгээр амьдралын хэв маягийн нэг ингээд болцсон байгаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр зүгээр ингээд өөртөө ингээд зарцуулаад явж байгаа хүмүүс байгаа. Буруудахгүй тийм үе угаасаа байдаг. Гэхдээ өнөөдөр зогсоож байгаа. Яа тэгэхээр өөрийгөө бодох хэрэгтэй. Өөрийгөө бодох хэрэгтэй тэр алхамд би өөрийгөө ядраахгүй байя гэж байгаа алхамд миний одоо зохистой хэрэглээ юм байна. Гэдгээ ингээд угаасаа амьдралаараа туулаад ингээд ойлгож штэ тий. Тэнгүүд хүмүүс бас нөгөө заавал тэрийг туулаад авах шаардлагагүйгээр за тэгвэл ингээд ямар ч байсан тий. Гэтэ бүр ингээд амар өндөр хэрэглээтэй хүн чинь гинт ингээ бүгдийг ингээ бууруулж чадахгүй багаар бууруулъя. Би өнөөдөр сардаа 100,000 хий, дараа сардаа 200,000 хий ингэж явсаар байгаа тий. Ахиулъя гэдэг бодол төрөх нь маш чухал. Тэгэл энийг хийгээд яваад байхын цагт мөнгө чинь тодорхой хэмжээний одоо дүнд хүрээд ирэхээр хүн урам аваад аргаа олдоод ирэхээр шийдвэрүүдэд зөв гаргана гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө өнөөдөр худалдаа авалт хийгээд байгаа шийдвэрүүд маань дандаа өөрийгөө санхүүгийн эрсдэлд оруулах шийдвэр хийгээд байгаа. Дандаа л бид нар 20-30 жилийн дараа амьдралаа төсөөлөхдөө гоёор төсөөлж байгаа мөртлөө түүнийг намайг гоё амьдруулах санхүүгээр нэгэн төлөвлөөгүй бол гоё амьдрахгүй. Санхүүгээ нэг сараар нь төлөвлөөд гутал аваад байвал өөрийгөө ийм нөгөө нэг зээлийн өрийн тойрог дотор л оруулах шийдвэрийг гаргаад яваад байна л гэсэн болчих. Тэгэхээр эхлээд одоо заавал хөрөнгө оруулалт хийгээд дараа нь үлдсэн мөнгөндөө багтаж амьдрахыг хичээгээд хэрвээ багтахгүй байвал нэмэлт орлого олох боломжоо хай. Тэгэхээр хүн угаасаа олддог байгаа байхгүй. За угаасаа ингээд энэ одоо нэг сард хийж байгаа хэдэн төгрөг гэдэг нь те 100,000 200,000 300,000 500,000 ч гэдэг юм. Энэ бол одоо миний заавал хийх ёстой мөнгө юм байна. Энийг байхгүйгээ бодчих. Энэ одоо 50-та 60-та үед минь намайг тийжээх байгаа намайг тэтэрд гаргаж байгаа мөнгө гэж бодчих. Тэгвэл үлдэгдэл мөнгөндөө би багтаад амьдрах гэдсэн чинь болохгүй байна тий. Ишээл орчмоор санагдаад штэ. Тэгвэл үгүй тэгвэл нэмэлт орлого болох боломж байна. Би чи юунд авьяастай илээ ямар илээ гэдээ өөрийгөө ингээд хөгжүүлээ бодоод үнэхээр юм болохгүй бол тэл хэрэглээгээ л таньж тий. Ишээгээ битээ хоримтлал руугаа битээ ороорой л гэсэн үг тий. За би бол агуулга гаргаад авлаа л гэж бодож байна. Яг саяныхыг хүртэлэх хугацаанд. Тэгээд нөгөө сая одоо хүн хөрөнгө оруулалт хийж сурахыг нэг юм тасралтгүй үргэлжлэх хугацаа гэж үзэх юм бол тэг хамгийн хүнд хэсэг нь ихэн үе байх. Тэр ихэн үед нь зориулагдсан мэдээллийг бол би хангалттай хөчлөө гэж бодож байна л доо. Тэр нь юу вэ гэхээр тэр нэг сэтгэлгээгээ өөрчлөх байгаа байхгүй тий. Мөнгөний тухай ойлголтоо тэгээ мөнгө хэрхэн ажилдаг тухай яаж нийлмэлхүүгээр яг энэ урт хугацаанд үнэхэрийн одоо өндөр өгөөчтэй байж болох тухай гэх мэтчлэн тэгээ энэс цаашаа үргэлжлүүлнэ гэдэг юм бол яг нөгөө тухайн хөрөнгө оруулах байгаа компани тухайд тэр хувь хүний өөрийнх нь санхүүгийн төлөв нь яг одоогийн байдлаар ямар байгаа гэр бүлтэй байгаа юм уу
ганцаараа байгаа юм уу гэх зэрэг гээд ийм зүйлс рүү орох хэрэгтэй болох байх гэж би бодлоо. Тэгээд үнцаасны компаниуд байдаг. За тэдний нэг нь бол Ryan's Investment. Тэгээ танаач гэсэн яг энэ үйл ажиллагаа хийгээ бүр эмгтээчүүд зориулаад хөтөлбөр гаргацсан байна шүү дээ. Тэ 300 гэсэн тэр чинь бас нэг чухал тоо байж магадгүй. Монголын бас 3 гэснээр гэхдээ 300 ягаад гэвэл өснө гэдэг. Тэгж бодсон байх. Би зүгээр магадгүй одоо тэр уулзалтууд дээр очиод мэдээлэл аваад цаашаа хувь хүмүүс нь яг нөгөө брокер гэдэг шүү дээ. Та бүхнийг одоо брокер гэж дуудах нь зөв үү? Хөрөнгө оруулалтын зөвлөх үү? Брокер гэдэг нь яг юу гэсэн ч үг юм би ч сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ яг нөгөө намайг төлөөлөөд энэ миний хувьцааг арилжаалах одоо их бүхий хүмүүс гэсэн үг шүү дээ. Тийм, тэр нь бас брокер байгаа тийм. Тэгэхээр нөгөө ийм хүмүүстээр бол очиж яг дараагийн шатныхаа зүйлийг хийх хэрэгтэй маань. Би ингээ компани засаглалыг харахаар компани өөрөө ингээ гүйцэтгэх удирдлага нэг байгаа тийм. Тэр нь доошогоо одоо C level-ын доошогоо BD гэдэг ингээд хоошоо employee хүртэл явж байгаа тийм. Тэгэнгუთ дээдлэлт нь тууз байдаг шүү дээ. Тууз бол тухайн компани гүйцэтгэлийг одоо үнэлэх дээрээс нь төлөвөөг нь батлах гэдэг ингээ үндсэн үүргүүттэй. Тэгэнгუთ би гэр бүлгээ бодохлоор яг гэр бүл дээдлэлтэй нэг юм туцтай болчихж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Үүцээхэд орчихлоор үнцаасны компанид орчингууд тэгэхээр нөгөө нэг туз нь яг за та бол яг энэ үйлдэлийг хийж байгаа бол зөв буруу юу те мөнгөтэй болцсон чинь 300 авчих уу яах вэ байр авах уу гэхэлэр та бүхэн яг тэр зөвлөгөөг нөгөө л яах вэ их үү гэдэг дээр яг зөв шийдвэрээд сэтгэл хөдлөлтөөр биш яг юм за яваад унтчаад түрээ дээр л гэдэг бохтой нэг хончоо түрээ дээр гэл те тэгэхээр иймэрхүү зүйлс байгаа юм байна гэдгийг мэдэх нь айгүй чухал. Тий. Яг одоо манай нэг харилцагчаас одоо нөгөө эхнэр нөхөр хоёр ирээд хэдэн жилийн өмнө зөвлөгөө аваад тэгээд битээр одоо ийм юм байгаамаа тэгээд 200-а 300 болгох ч юмаа гэд ингээд яах уу гэд тий зөвлөгөө авчихсан. Тэгээд би битээ 300 аваа. Яг тойрын нөхцөл байдал дээр бол наад одоо илүү гарах гэдэг мөнгөө нэмж оруулах гэдэг мөнгөө одоо хоримтлуулъя. Тэгээ сардаа та хоёр тэдэн дөрөв ингээ хийгээ яваад байгаа юм бол 50 настай ахта та хоёр 3.5 тэрбум төгрөгтэй байх юм байна гэд төлгөө гаргаад өнгө тэр хоёр за одоо тэг одоо 300 авч ингээд нэг юм төрхөн баярлж ахаар тий 50 настайтай юм мөнгөтэй болчих л та хоёлаа гэд яг тэр зорилготойгоо ингээ хамт явж байгаа. Тэгээд одоо яг сарынхаа хөрөнгө оруулах мөнгөөрөө хөрөнгө оруулалтаа хийгээд тэгээд яг одоо үлдсэн мөнгөөрөө гоё ингээд харахаар ингээл аялал гоё явж байгаа. Тэгэхээр яг зөв ингээд хүн нөгөө төр сэтгэлгээний одоо өөрчлөлт тэг өнөөдөр би болгож байна. Түүнээс гадна өнөөдөр яг энэ цаг мөчид энэ одоо подкастыг сонсож байгаа хүмүүс энэ цаг үед Монголд улс амьдарч байгаа эдийн засаг чадах бүхэн хүмүүс үнэхээр азтай хүмүүс аахгүй. Яагаад тэгэхээр өмнөх одоо 20-30 жилийн өмнөх он жилүүдэд энэ боломж нь 18% хүүтэй удирдах боломж нь байсан боловч мэдлэгийг түгээх хүмүүс нь байхгүй байсан байна. Одоо энэ хүмүүс нь байна бид нар шиг. Дээрэс нь яг одоо 4 жилийн өмнөөс л одоо Монгол Улсын засгийн газар одоо банкуудыг нээлттэй хувьцаат компани болгоё тий банкуудын өгөөжийг ард нийтээрээ хамтдаа хүртье гэдэг ингээд банкуд олон нийтийн одоо хувьцаат компани болсноороо бид нар энэ өгөөжийг хамтдаа хүртэж байгаа болохоос биш өмнө нь байхгүй байлаа. Монголын хөрөнгөний биржийн одоо хөгжлийг бид нар хамтдаа туулах юм боломж биднэрт байхгүй байлаа. Гэтэл өнөөдөр энэ компаниуд аль хэдийн олон нийтийн хувьцаат компаниуд болцсон байна. Энэ компани өсөлттэй хамт бид нар хамтдаа мөнгөө одоо өсгөх боломж нь байна. Нэг хувьцааг нь хултаа авсан байгаад энэ компаниуд миний энэ одоо хувьцааны мөнгөний төлөө ажиллаж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр надаас илүү ажиллах боломжтой хамт олон баг тэнд байна гэж харах хэрэгтэй. Тэгэхээр маш азтай байгаа байхгүй бид нар мэдлэг нь байна. Тэгээ үнэхээр ийм мэдлэг олгох хүмүүс нь үнцасны компаниуд нь байгаад байхад бүтээгдэхүүнүүд нь байгаад байхад авахгүй юм бол одоо тэгэл өртөл гом. Тэгэхээр маш азтай байгаа шүү. Тэгэхээр яг одооноос эхлээд үйлдэл хийгээрэй. Үйлдэл хийсэн хүн хийгээгүй хүн хоёрын хооронд 20 жилийн дараа гасар их зөрөө гарна. Зээлтэй амьдрах уу, хөрөнгө оруулалттай байх уу гэдэг зөрөө гарна шүү дээ. Тань өшгөө баярлаа. Баярлалаа. Би маш олон хүмүүсийн яг бодлоо өөрчлөөд хөрөнгө оруулагч болж хуурах байхаа гэж найдаж байна. Тэгээд та бүхний амьдралын чанарт яг бодит өөрчлөлт бий болгох мэдлэг агуулсан подкаст байсан байх гэж би найдаж байна. Тэгээд
бид нар яг ингээд тарих угаасаа дотор нэг хоёр байгаа шүү дээ. Зүүн баруун гэдэг. Зүүн тал нь бол логик, баруун тал нь бол сэтгэл хөдлөл, мэдрэмж дамгаалдаг. Тэгээ хосоороо байж ижил угаасаа хороо ингээд бүрдээд хүн ийм байдалтай байгаа учраас өнөөдрийн энэ яг агуулга бол зүүн талын тархинд илүү очиж гүн шингэж гүн ойлгох ёстой сэдв байсан баг. Тэгээд энэ яриа угаасаа энд байгаа учраас өнөөдөр нэг бодоод хончих. Маргааш дахиж үзээд нэгтлээд тэгээд үнцасны компани сонгоод тэгээд ер нь бол цаашдын алхмуудаа та хийгээрэй. Ягаад гэхээр энэ хугацаа хэрэгдэж байгаа учраас хөрөнгө оруулалт гэдэг зүйл урт хугацааны тусмаа эрт орох нь зөв байдгаа гэдгийг өнөөдрийн ярилцлагын ихэнх үед та сонссон баг. 1975 онд Samsung компани нээлттэй болж ирсэн ба шүү дээ. Тэгээ 1500 дахин өссөн байгаа байхгүй тий. Тэгэхээр 1975 онд хүн ороод өнөөдрийг хүртэл амьдраад тэгээ 1500 дахин өссөн хэмжээний хөрөнгөтэй болсон байгаа хүн бол аль хэзээний санхүүгийнхаа тэтгэвртэй гарцсан байгаа байхгүй тий. Тэгээ бие бэлтрийн хөгжил гэдэг бол чухал. Та эрүүл хооллол, тасал хөдөлгөөн, бусад зүйлсээ хийх ёстой. Эрүүл биед саруул ухаан байна. Гэхдээ энэ эрүүл биетэй саруул ухаантай биеийг хүссэн зүйлдээ зарцуулах боломжийг саяны энэ хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг эрт ихснээр та эрт амсах болно гэдгийг хэлсэн болохоор таны амьдралын чанар зайлшгүй өөрчлөгдөж болно гэдэгт би л хувьд итгэлтэй байна. Тэгээ тань жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баярлалаа. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү өргөжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.